Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Та бүхэндээ тулгар төр байгуулагдсны 2235 жил, их Монгол улс байгуулагдсны 820 жил, ардын хувьсгалын 105 жилийн их баяр наадмын мэндийг дэвшүүлж байна. Ингээд наадмын дугаартаа тавтай морил үзэгчтэй. Манайхан. За ингээд энэ сайхан баяр наадмын өдөр баяр наадамдаа зориулсан, Монгол өв соёлдоо зориулсан, ялангуяа Монгол адуунд зориулсан нэгэн сайхан дугаар бичгээд бэлэн боллоо. Мөн та бүхэндээ дэлхийн адууны өдрийн баярыг хүргэмээр байна. За ингээд өнөөдрийн хүндтэй зочноор дэлхийн адууны өдрийн санаачлагчдын нэг адуу хамгаалал, адууны сайн сайхны олон улсын хөдөлгөөний төлөөлөгч, морин соёл, нүүдэлчдийн өв соёлыг дэлхийд сурталчлагч Балтгуугийн Наран Бадрах оролцож байна. За ингээд урилгыг хүлээж авсан баярлалаа танд. За баярлалаа. За сайхан наадаж байна уу? Сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна уу? За сайхан. За мэдээж хоёулаа энэ өдөр бол одоо сайхан Монгол өв соёлоо, Монгол адуугаа, Монгол түүхээ бас тантай нэлээ сайхан өргөн дэлгэр ярилцах баха гэж бодож байна. За тэгээд дэлхийн адууны өдөр гэдэг өдрийг энэ бас хүмүүс төдийлөн мэдэхгүй байх гэж бодож байна. Би бол бас мдэггүйсэн байна. Энийний талаар хоёулаа яриагаа гэл. За энийг ярихаас өмнө ялж таарна. Тэгээ одоо чинь яагаад дэлхийн адууны өдрөл балаад байгаа хүн байна мэдээж тийм үү? Чиний юм өдөр биш тэгээд энэ 2022 оны 9 сарын 10-нд Нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол адууны диважин буюу малчны ногоон бодлого гэдэг энэ санаачлагт шагнал өгсөн. Sustainable Global Leadership Award гэдэг. Энэ юу вэ гэхээр малчин хүн 3000 малчин нийлсэн бидний хөдөлгөөн өөрсдийнхөө хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Ингээд энүүгээр шагнал аваад ингээ Монгол улсын ерөнхийлөгчд одоо бараалгаад ингээ ерөнхийлөгч за бие үүд авч явъя гэдэг асуудал болсон. Энэ дээр би тэд ямар асуудлыг 8 бодлогыг яаж оруулсан гэхээр монголчуудад адуу брэнд гэдгийг бодлогожуулах хэрэгтэй байна гэд ингээ Монгол улсын ерөнхийлөгч бүгдэн энэ одоо за ажил болгоё гэд. Ингээд 2025 оны 6 сарын 3-нд Нэгдсэн үндэсний байгууллагаар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдөр гэдэг санаачлага дэлхийн 55 улсаар хамтран зохион байгуулагч аяг адилхан автор гэдгээр батлагдаад 163 улс дэмжиж байгаа. Эний цааш шалтгаан юу гэхээр дэлхийд байж байгаа нэг 200 сая орчим нэг тоологдож болох мартунгууд энэний анхаарлыг Монгол татъя. За дээрэс нь одоо ялангуяа та одоо олон улс дэвлэгөө явдаг хүн мэдчихэж байгаа шүү дээ. Нэг зүйлийг брендийг шинээр гаргаад дэлхийн 8 тэрбум хүн сурчлахад хэдэн тэрбум доллар авах уу? Гэтэл дэлхийд айл хэдийнэ бүх хүний толгойд Монгол хүн гэвэл тал дээр морьтойгоо давхиж байгаа. Энэ ойлголт PR-ийн байж байгаа учраас. За ер нь адуу бол монголчуудын аялал жуулчлалын болон энэ Монголын адууны соёлын дипломат бодлогын нэг том элемент болгоё гэдэг. Ийм төрөл. Одоо пицца гэхээр Итали улс бодогддог тийм ээ. За ингээд альва одоо юу гэдгийг одоо Япон улсыг, Солонгосыг, Англиг гэж тодорхойлох зүйл байдаг бол Монгол гэвэл ёстой адуу гэдэг л яг энэ бол брендинг гэж орж ирэх баг. Тэгэхээр яг уу Монголд ингээд аялал жуулчлал талаасаа сайхан манай одоо сайхан хээр тал хангаануудтай говь Монгол адуу жуулчд сонирхож ирдэг. За сайхан Чингис хааныхаа одоо хөшөөг, өв соёл, түүх дурсгалаар бид нар өнгөрдөг, гайхуулдаг, онгон дагшин сайхан байгаль байдаг. Ингэсээр л ирсэн байдаг. Харин одоо энэ сая 2025 оноос шахуулаад яг Монгол адууны өдөр дэлхийн 230 сая малчин гэсэн үү. За энэ дунд ингээд яг адууны өдөр гээд энийг брендинг болгоод ингээд монголчууд та санаачлагчдын нэг угаад Монгол улсын ерөнхийлөгчөөр ингээд амжаад ингээд автор нь болоод явах нь өөрөө нэгдүгээрт эдийн засаг талаас, хоёрдугаарт Монгол улсын өв соёл, Монголыг дэлхийд хамгаалах гэдэг талаас яг ямар ач холбогдолтой, юу өөрчлөгдөж байгаа юм? За энэний цаазарлагаас Монгол дэлхийн адууны төв болъё гэж байгаа. Нэг. Хоёрдугаарт дэлхийд морин засал буюу мориор дамжуулж хүн дээр хийдэг сэтгэл зүйн болон физик эмчилгээний олон улсын эмчилгээний төвийг
сургалт судалгаа эмчилгээний төвийг Монголд байгуулъя гэдэг. За. Энэ эцлээд бид нар яг нүцгэн үнэн гэж юм байгаа шүү дээ. Тэр юунд л бууж байгаагаа малчин хүн гэдэг хүний орлоготой л бууж байгаа. Нөгөө climate change асуудал. Одоо яг малчид бидний гол асуудал юу гэхээр биднэрт хоёрхан төрлийн орлого байдаг. Мах, ноолор. Гэтэл нөгөө талд нь мал гэдэг бол хувь өмч. Нэгсэндээ Монгол улсын эмцэн хуулиар мал хувь өмч учраас Монгол улсын төр чи малаа бууруул гэж хэлж чадахгүй. Нөгөө талд нь бэлчээл нийтийн өмч. Ингэнгүүт энэ бэлчээлийг өөрөө ямар нэгэн байдлаар даацын менежмент хөр ашиглах асуудал. Хариуцлага байх асуудал үүсэж эхэлж байгаа. За энэтэй холбоотойгоор ер нь дундаж жилийн дундаж малчны 5-8 мянга малтай байна. Жилийн орлого нэг 67-аас 80 сая төгрөг. Энийг тэгвэл бид нар за нэг чанартай цөөхөн малтай айл яагаад 200 сая төгрөгийн орлоготой байж болохгүй. Энэ л асуудал. Энэтэй холбогдуулаад нөгөө 8 бодлого гэдгийнх нь нэг нь хат болчихж байгаа. Жишээ нь морин эмчилгээ гэдэг энэ чинь одоо шинээр дэлхийд яг шин тутам бий болж байгаа. Одоо хөлдөө дөнгөж орох гэж байгаа салбар. Тийм байна. За хоёулаа морин засал яг морин эмчилгээг дуудахгүй яриа. Тэрний өмнө яг одоо монголчуудын байнга л нөгөө хэрүүлийн сэдв байдаг. Бэлчээрийн даацын асуудал байдаг тий. За ингээд нэрнгээсээ л одоо мал аж ахуй талаас бид нар одоо ингээд айл болгон мянгад малчин болох гэж амбицлах юм уу? Эцсийцд орлого юм уу гэдэг. Тэгэхээр энэ менежментийн тал дээр ер нь ингээд орон даяараа ингээд ярихад бодлогын хүрээнд яавал малчин баян, эргэн баян одоо мал аж ахуй хоол хүнс талаасаа ч гэсэндээ бидний тийм ээ одоо тэр өртөг одоо өр нөлөөтэй дээрээс нь магадгүй цаашгаа экспорт ингээ Монгол улсын эдийн засгч ач холбогдолтойгоор энийг ингээ та нэг том зураглалаар нь ер нь яавал хамгийн оптимал нь гэж харж байна. Бидэд яг өмнө явцсан ажлууд зөндөө байна. Одоо жишээ нь Төв аймгийн өндөр шилжсэн. Бэлчээрийн карбон кредитийн худалдаа гэдэг юмд оролцоод одоо бараг 10 жил болж байна. Энгийнээр ойлгох юм бол одоо карбон диоксид буюу хүлэмжийг мод шингээдэг шиг CO2-ыг мод шингээдэг шиг бэлчээр шингээдэг. Монголын бэлчээр. Нийт газар нутгийн 76% төлжсөн байгаа ч гэсэн манай бэлчээрийн нэг даваа тал нь хүний гараар ихэнх нэвдэгдээгүй. Экосистемний өөрөөр байж байгаа. Голон дөрөвтсөн. Тэгэхээр энэ дөрөвтлийн асуудлыг өөрийг нь амраах замаар 84% нь өөрийгөө амраах замаар буцаагаас сэргийх боломжтой байна гэдэг нь Швейцарын хөгжлийн нугаалтын судалгаагаар батлагдсан. Ингээд өнгөрсөн жилээс бэлчээрийн карбон худалдаа гэдэг имийг хуульчилж байгаа. Одоо Монгол Улсын ерөнхий сайдын одоо багийнхан дор нь уур амьсгалын үйлчлэлтийн хуулийн дотор бэлчээрийн карбон явж байгаа. Энэ батлагдчихвал одоо түрүүний хоёулаа 200 саяга нэг юм тоо ярьлаа шүү дээ. Энэ үний нэг 40% нь зөвхөн бэлчээрийн карбон буюу бэлчээрийн амрааснараа карбон кредитийн олон улсын худалдаанаас малчин хүнд чөөн бүрдүүлэх боломжтой болчихж байгаа. Тэр түрүүн миний хэлдэг Төв аймгийн өндөр шилжээд сумынхан 239 га бэлчээрийнхаа талбайг 39 айл дунд ашиглаж байгаа. Энэ хүмүүс бэлчээр минийх гэж үзээгүй, чинийх миний хамтдаа гэж үзээд. Ингээд эхлэхээр яадаг гэхээр бие биенээ шаардлагатай байж эхэлдэг. Хүй 4 сарын 15 болонгууд нүүгөө чи үе. Бүгдээрээ загна шүү дээ. Нүүхтэй яадаг гэхээр яг нүүх гэж байгаа бэлчээрийнхаа өсний өндрийг зургийг аваад тэгээд яг километрийн милийн зургийг аваад ингээд нүүчээд шинэ эцсэн газар дээр милийн бэлчээрийнхаа өсний өндрийг тавиад карбон кредитээ тооцох шүү дээ. Тий, одоо нэгсэндээ ямар байгаа гэд. Ингэнгүү тэд нар чинь ингээд малын хаантоо за тэгээд одоо гар урлалт гэдэг юм уу. Олон кредитүүд нийл болно. За энэ чинь ингээд нэг айлны дунджаар 1 сая төгрөгөөс 7 сая төгрөгийн сарын нэмэлт орлого болж байгаа. 1 саяас 7 сая нэмэлт орлого. Би яг тэрийг асуусан. Тийм тоож байгаа. Гэтэл эн чинь одоо юм багхгүй бэлчээрийн карбоны худалдаанд волонтер зах зээл хийж байна. Энийг $4-8 гэдэг. 1 тонн карбоныг шингээхэд. Гэтэл хоёр улсын засгийн газар хоорондоо гэрэлэх юм бол $60. Тэгэхээр бид нар одоо яаж нэхэр хуульчлаад стандартаа батлаад measure хийгээд олон улсын стандартаа батлуулаад үнийг тогтоочих юм бол бид нар нөгөө одоо энэ дэр малчин айлч өрөх юм нэг $4 тооцож байгаа нь шүү дээ. 5-аас $4. Тэгэхэд ийм байгаа юм чинь яг Монгол улсын засгийн газар хоорондоо одоо чинь өнөөдрийн байдлаар Швейцарын, Японы,
Солонгосын Сингапурын засгийн газрын захиалгууд 518.7 сая долларын асуудал. Зөв. Юу яач. Эхлээд энийг ахаад бүр элементарны болгоод нөгөө хүмүүст ойлголт өгчээ те. За ямар ч ус уур амьсгалын өөрчлөлтөөс болоод одоо энэ CO2 нүүрс хүчлийн ингээд асар ихээр ингээд ялгарч байгаа. Технологи ингээд янз бүрийн зүйлсээс болж байгаа. Үхэр ингээд зөндөө юм тоосч болно CO2. Энийг шингээж чадж байгаа бол байгаль орчинд ээлтэй байгаа бол энийг одоо валют болгоод карбоныг ингээд шингээж байгаа бол оронд нь дурамшуулж кредит болгоод нэгсэндөө энийг мөнгөн дүнтэй тэнцвэрч болж байгаа. Тэгэхээр бид нэр ингэж ийна гэд зөрүүлээд давж болох нь шүү дээ, тийм үү? Тэгэнгүүт таны яриад байгаа тэр тонн карбон манай Монгол алчин бол одоо юу гэдгийг $4 ч юм уу тооцоолсон бол улс хоорондоо гэрээ ичих юм бол $60. Тэгэхээр магадгүй нөгөө нэгдсэн үндэсний байгууллага гэдэг шиг нөгөө ингээд гишүүн улс гэдэг шиг тийм ээ одоо Монгол улс Швейцартай байна уу Урдтай байна уу энэ Сингапуртай гэрээ хийчих юм бол эндээс бол одоо малчин байгаль бас дэлхий гэдэг чинь бид нэг шүү дээ тийм ээ хэл газааргүй байгаль орчинд ээлтэй байснараа энэ дээр манай малчид одоо мөнгө авах амжиргаагаа сайжруулах боломж бүрдэж байна л гэсэн үг. Яг байна. Одоо жишээ нь Германд очоод нэг лекц явж илаа. Тэгээд боломж яриад бид манай багийнхан гэдэг нь нэлээд олон хүн байгаа шүү дээ. Би ч бол ингээд дими тэнэг нь бий байхгүй юу? Дими тэнэг нь бий. Яг цаасан дээр суудаг манай хэд ч юм бол одоо дими тэнэхгүй шүү дээ. Тэгээд Германд очоод нөгөө Unconditional Love is the Secret Ingredient for Peace гэдэг тайлбартай илтгэлээд авчиад. Тэгээ байж исэн чинь нөгөөдөл чинь карбоныг ялж байна. Бид нэр яг танаа энэ одоо эко аяллаар явж болж байна. Гэхдээ нэг асуудал. За Улаанбаатар руу нисэж очиход талдаа 110 кг карбон диоксид ялгаруулж байна. Энэ миний онгоцны билетэн дээр бичээтэй байдаг. Хаанаас гэнэ? Одоо нөгөө Германаас Монгол руу. Окей, Герман Монгол хоёрын хооронд. Тий. Одоо талдаа 110 кг карбон ялгаруулна гэдэг нөгөө билетний дээдлэлт байж идэг шүү дээ. Буцахтаа 100 хэсэж. Ингэнгүүт нөгөө чинь Монгол руу очисноор 219 кг карбон диоксид ялгаруулах буюу хүлэмжийг ялгаруулах үндэс нь бий болж байна гэдэг тэр аялалч тэр одоо Герман хүмүүс хариуцлагатай утга хэлж штэ. Тэгээд тэндээс нь бидэд явахаас өмнө нэг юм тооцоолж ирсэн. Юу гэсэн хэрэг бид нар ногоо малчин гэж юм гаргаж байгаа. Энэ малчин бэлчээр хамгаалдаг. Малынхаа тоо толгойг хязгаартай байлгаад чанаржуулдаг. За тэгээд одоо нэг одоо брендийн бодлого гэдэг ингээд ийм олон кредитийг цуглуулдаг малчин байна. Энэ малчинд та очиод нэг 21 хоны гэлэн гадаа. Инхийн бол энэ малчны жилдээ олж байгаа орлогын хэдэн хувь гээд шингээдэг карбоных нь одоо хэдэн тонн гэдгийг танд үүсгүүлээд танд за Монголд энэ малчны гэлэн гадаа байснаар та 800 кг карбон шингээхтэн туслалаа. Гэдгийг нь Монгол улсын засгийн газрын одоо уран амьсгал олжилтын хүрээлэн ч юм уу олгоё. Тэгвэл ирэх үү? Ягаад гэвэл тэрнийг эргээд бид нар олон улсын стандарт руу орчвол Монголоос өгсөн карбоны кредитийг нөхөр тэндээ очиод татврынхаа хөнгөлтөнд ч юм уу ашиглах хадгалаад нэг ёс зүйн асуудал шүү дээ. Шаагалдаад яаж ямар гоё юм бэ гэж. Тэр бидний санаа юм. Тийм байна. За тэгэхээр ер нь бол яг хоо нэгдүгээрт бид нар Монгол малчин одоо өөрсдийн одоо байгаль дэлтэй байснараа нэгдүгээр үр ашигаа хүртэж байна. Нөгөөтэйгүр тэгвэл нэг юу асуудал байгаа юм л та. Бид нар ингээл хэдэн сая малтай байлаа тий 60 70 саяар ярьдаг 3 сая иргэнтэй мах үнэтэй байдаг. Гэхдээ малчтнаас овоож оцоогод баяжаад байгаа юм байна. Энд чинь нөө change гээ орно. Гэхдээ change юуд гээд бас тэнд буруутгаа турууччлаад хэцүү. Энд чинь тээвэр логистик гэсэн үг үстэй. За тэгэхээр энд нэг айгуу та менежментийн асуудал гараад байна. За байгаль орчныхаа асуудлыг ингэж шийдээд урамшуулчлаа. Эдийн засгийн асуудлыг яах? Энэ нөгөө малчны ногоон бодлого гэдэг нь дахиад ингээд би таны ногоон бодлогож л ухаад байгаа шүү. Ерөөсөө яг л нөгөө жимээр нь яваад байна. Одоо жишээ нь нэг нийт юм байна. Бид нар одоо хятадын нэг аппликейшн ашиглаад худалдааны аппликейшн ашиглаад нэг цамц хүмүүд авч үзээгүй Монгол руу байхгүй. Тэрний гэрийнх нь үүдэн тэн авчилж өгч өгнөөрэ жан гэдэг хятад биш байхгүй юу. Тэрнийг дондог юм уу дулмаа яг монголын хэлээр оруулж ирээд гэрийнх нь үүдэн үргэж өгч. Тэг яагаад тэр малчны нэг бүтээгдэхүүн юм уу? Нэг хүссэн 5 хил аруулаа нэг 10 литр айга гэрийнхаа үүдэн даадэлж болтгүй. Эндээс эхэлсэн.
Тэгээ одоо нэг ажлын хэсэг байгаад байгаа нь тэр хүн тээвэр ачаа тээвэр гэдэг ийм ажлын хэсэг нь энэ 8 бодлого ажлын хэсэг нь одоо зам тээврийн яам дээр байна. Яг үгээр за нэгдүгээр энэ ногоо малчнаа тэгвэл яаж олох юм? Нэг аппликейшн байх хэрэгтэй шүү дээ, тийм үү? Энэ нэг Temu байна уу, Airbnb нийлүүлсэн дайны. Тэгээ ядаад нэг юм үнэлгээг өгөөд, ревю өгөөд, од өгөөд, коммент өгөөд ингээд эхлүүл нөгөө малчин чинь брэндчээд эхлэв шүү дээ. Ялангуяа манай малчин чинь нэрээ боддог хүмүүс. Ингээд дондог гэдэг нөхөр аймгийнх нь харсан чинь доотлолт нь коммент дондгийн харуулж ястаа муухай огтой байлаа ичиж өгнө шүү дээ. Тэ? Гэт иймэрхүү байх хэрэгтэй манайгээд. Энийний бодол нөгөө адуутай холбоотойгоор эхэлсэн. Миний хувьд 18 оноос хоёлаа нөгөө малчны тээвэрлэлтийн асуудлыг яг Монгол чуудын малчтын эмгэнэл болсныг ярих гэж байгаа даа. Чэнж ялж юм тийм үү? Дундын зөөч гэсэн үг. Одоо худалдааны Монголд байж байгаа хамгийн одоо эртний хэлбэрийн систем. Яасан гэхээр 2018 оноос эхлээ би нэг бонус хатуу авч эхэлвэ. Энэ бол тэгвэл нөгөө монгол хүн ингээд нэг юм буян их гэдэг мэдрэмж өгдөг шүү дээ. Тэгэл эхэлчих. Тэгээ авсараа байж байгаа нэг 50 хатуу болсон телевизээр тавиад мэдээцсэн бүх малчд мэдчихгүй. Тэгээ нөгөө малч чинь завлангой ойлын зарим нь миний одоо энэ тамхтай танд байна уу? Алдцаад байна шүү дээ. За ингээд маш олон дуудлага аваад ирсэн нэг юм хан ажиглагдчих байгаа. Ич нөгөө мөсийн эдийн засгийг эдийн банкны эдийн засгчил төгссөн болгоо нэг юм болохгүй нэгдэг ажиллахгүй юу. За ингээд судалгаа авсан чинь Монгол улсад гардаг нийт малын явуулгын гэмтэлгийн гаралтын 54% адууны явуулгаа. Ангараа. Нэг адууны асуудал болсон да. Энэ ч бол зүгээр үсэгд нэг нь л тэр байхгүй. За гэтэл жил болгон хөдөөнөөс одоо Улаанбаатар руу эсвэл Төв аймаг руу нүүж байгаа иргэдийн тоо хамгийн бага 31,000. Дээдл нь 59,000. Жил болгоо. Ингээд Швейцарын хөгжлийн ногоо алтаас судалгаа авч байгаа. 4,000-ыг сонгож аваад асуулга. Яагаад нүгэдэг? Хөдөөнөө яагаад бич болохгүй. Тэгэнгүүт хүмүүс чинь янз зариулт хэлнэ шүү дээ. Тэ? Хүүхдийн сургуулиас ээл хичээл тийгээд. Тэгсэн чинь 37% шүү. Малын болгоо өхрөгч. Нэг бол малын болгоо авчин зүйлээс айсан иргэдийн хөдөл. Тэгэхээр нөгөө хотод ирээд плюс авчихсан түгжилж байгаа нөгөө ах хуу чинь яг үнэндээ адуугаа олгаад алдсан эсвэл хатууны олгаж сайжчихсан нөхөр байх магадлал нь 18% болж байгаа. Тийм бай. Жишээ нөгөө IC иргэдийн хөдөл гэдэг жишээг яг жишээгээр тайлбарлах юм бол ингэж байгаа. Одоо манай хөдөлгөөний 3,000 малчны нэг өвөө баг. Хинтээ аймаг. Одоогоос нэг 5 шахам жилийн өмнө 4 жил 8 сарын өмнө ч юм уу да. 100 градус. 100 градус гэдэг бол одоо юу гэдэг хотын иргэний үүднээс авч үзвэл 200 сая 200 одоо 60 сая төгрөгийн одоо хөрөнгө нөхгүй. Энийг нь төлөө тэрийнх нь баримтлалын шалгахт бүгднийгийнх нь 7-аас авчиж байгаа. Тэгээ нөгөө өгшин чи яг хүмүүл муутай юм чинь мотоциклтай үйл таснаар нөгөө мөрийн хөөс ингээ бөөн туснаж гойшод дугааргүй том чиргүүлтэй хоовоо төв замдал төгч дугаар авах. Ингээ хойноос нь жигнаалтангууд хий буудаад өдөс биш. Ингээ үлдээд очиод тагдаад мэдүүл олж авч чадаагүй. Ингээл хамгийн сонирхолтой нь яг энэ үйл явдал болсноос сархсан даа. Яг энэ нутагт малын махны чинь шижиж байгаа. Амьд бол өндж явна гэд. Ингээд очиход хоёр айл бүх малаа бүгдийн дараад нэг нь аймаг нүүж байгаа, нэг нь хот нүүж байгаа. Change болгоо ирдэхэр холбоотой болж таарч байна. Тэгээд санаандгүй явдал биш гэж таавал би бол үнэхээр шүү дээ. Яг тэгэхээр нэг адууг 400,000 бөөнөж өгч байгаа байхгүй. Нэг бүдүүн морийг 400,000 гэдэг бол нөгөө бүдүүн морь хотод ирээд сайн 800 юм 2,500 болдог байхгүй. Энд чинь бараг биткойн дэлбэрхээс илүү юм байхгүй юу? Ийм өндөр маржинтай бизнес гэж байхгүй шүү. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээс за болий. Би монголчуудыг адууны мах битгий идэхэд угаасаа барахгүй. Одоо нөгөө өөр монголчууд нэг шийддэг юм гинлээгээд намайг ч юм зодё шүү дээ. Тэгэхээр авах гэдэг бол ядаад малчнаас авчих. Тэ? Гал усан дээр. Таны тавган дээр байж байгаа нэг альчин адууны мах хин гэдэг малчных байгаа нь тодорхой болж байгаа. Энд ихтэй цогцоор нь шийдэх ёстой юм байна да. Энэ булгаа юг те. Нилийн одоо тэр нөгөө
бид нар чинь бүр одоо гадны оронд бол тэр ангөрөө амттай бол бүр шувуу хүртэл таагалдаг болчиход байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр адуун дээр бол тэрийг тэгжил шийдэж энэ асуудал зохицоор шийдэгдэх юм байна, тийм үү. Сая юу ярьлаа их сонирхолтой санагдлаа. Морин засал гэдэг. Одоо бүр хүүхдээр бол баг няра үе дээр явж байгаа. Ийм шинжлэх ухаан гэхөө ийм одоо physical therapy байх гэдэг шүү дээ, тий. Наадах чиг сонирхолтой байна. Тэрний талаар та яриач. Энэ бидний одоо найдвар тавьж байгаа бас нэг ACE card. За. Хаана найдвар тавьж байгаа ACE card гэж. За, халуун улсад уу? Эсвэл окей. Яг тэгэхээр миний хувьд яг ковидын үед харт тамхины донтолтыг төвчлөлтийг дэмжих хэмжлэгийг мориор дамжуулж хамгийн урт хугацаанд хийсэн дэлхийн анхны тохиолдол. Хугацааны үед. Вау, харт тамхины донтолтыг төвчлөлтийг дэмжих хэмжлэгээ. Мориор дамжуулж. Хүмүүс бол харт тамхины донтолт эмчилэгдэхгүй. Яг шинжлэх ухааныхаа үүднээс авч үзвэл эмчилэгдэнэ гэж ялж. Ковид үед хийж эхэлсэн юм уу тэрийг? Тэг 4 жил хийсэн. За. Тэгээд юу яаж байгаа? Амжилттай болсон шалтгаан гэвэл би байгалийн хүчин зүйлийг энэгшилтэй хамт ашигласан. Нэгсэндээ нөгөө монголчууд хүүхдээ нэг 5 сургуульд даага гэж зөвчдөг штэ. Энэ энэгшил явдаг. Тэгээ би энэ яг нөгөө хүмүүсээс олон улсад явангуудаа энэ мориор эмчилт юм байна гэдэг. Ерөнхий баримжааг нь авчихгүй нэг монголчууд нэг юм балиар нэг юм копидхтаа холгайлт мангар хурдан байдаг шүү дээ. Ингийн мэд аяг болчих юм байна гэ тэ. Нэг чи нөгөө монгол хүний өөрийнх нь харуухаа шүү дээ. Юу болгоод байгаа юм биш тийм үү. Тэгэнгүүт би ингэж бодсон. Намайг байгаа хаад ингэдэг байсан байхгүй манай ажаа. Тэг жоохон ойрон ом өнгөрөө хөвгтөд үүзээгөө номхон мөрөгдөг байсан. Тэгээд нэг жоохон халираа зүрх муудаа хөвгтөд жоо ахсмар. Жоо ахсмар. Ингэж тэр хөвгтийн аран шиг тэнцвэржүүлдэг. Энэ процесс чинь ингээд нөгөө хүүхэд мөрөө чинь 25-аас 30 жил нөхөрлөдөг. Тэгээд бага багт чинь нэг сайн ир хүн 3 сайн мөрний настай гэдэг хэлцвэс. Тэгэхээр энэ надад терапи санагдсан байхгүй. Тэгээд би яасан гэвэл за нөгөө хүү ирсэн. Нөгөө гаднаас яг нөгөө ковид үед чинь баахан хүмүүс ирлээ шүү дээ. Монгол мэнэг ирлээ шүү дээ. Тэгээд яг Америкт сурж байгаад татдаг болсон. Тэгээд явна мэдэнгүүт имчилгээгээд тэгээд хордлого тайлах имчилгээг гайгүй хийчихэд болсон. Тэнгүүд нэг тийм хөвгтний залуу байсан бахна тийм. Өснөөс хөвгт. Тэнгүүд нэг аюултай эмч хордлого тайлах имчилгээний шаард дээр нөгөө хөөрөлт юу гэж яадаг л баг одоо ингээд та бүхэн ингээд сууж очиж минутын дээр нэг бол дэлхийн хамгийн яаж шалгалтай хүн шиг нэг бол амиа орлоготой нэг яг ингэж up and down болдгийг хөөрөлт юу гэж байгаа. Нөгөө хоёр туйлт сэтгцэн юуны дээшиг явс болчдөг үе юм байна л да тий. Bipolar тэгээд яг нэг мөрийг одоо нэг сартаа хөрмөр байгаа. Одоо чи нэг зүйлээ даа. Нөгөөш унах гэж байхгүй мэдээж Монгол өмөр унах гэдэг шүү дээ тий. Унах гингүүт нь за тийм байхгүй юм да. Чамдэр энэ мөр өөрөө гүгээд илтэл унахгүй шүү. За ингэнгүүт нөгөө чинь арга сурахыг л удаа шүү дээ мэдээж. Ээж аав надад үлдээсэн. Тэгэнгүүт нь замдаа илэх, тэрвэрх, ногтлоод хазаалдаад биш. Ногтлоод хөтлөөд явуулах гэдэг энэ үйлдэлийг нэг сар хийлгэсэн. Хойдынхныг ингээд ногтлоод уулур алах болчихно. Чи номхон мөрөж байгаа юу? Номмор. Сэтгэлч хэцүү бол мортойгоо яар. Ил. Ингээд нэг сар болоод нөгөө чинь давхар нөгөө адууга тижиж байгаа шүү дээ. Нэг сарын дараа нөгөө чинь ингээд машинаасаа буугаад нөгөө мөрөнд гүйдэлт болчихж байгаа. За одоо чи унж болно. Яг ийм үйлдэл. Тэгээ одоо нөгөө хүүхдийн одоо төвчлөлтийн хоног чинь 4 жил 9 сар 10 сар гарцсан явж байгаа. Тэгээ энүүнийг олон улсад очиж ялж байгаа хэрэг. Тэгэнгүүт минийх өгдөлний өгөрөө энэчлийг ашиглаж байгаа. Байгалийн хүчин зүйлийг ашиглаж байгаа. Тийм байна тий. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахнаа мэдээж ногоо ирээдүр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахнаа бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил
гэдэг энэ утга санааг бол одоо мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л да манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монгол тийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Одоо сэтгэл зүйн салбарт бол яг тэгж уншилдаг шүү дээ. Магадгүй бид нар яадлах эр хүмүүс магадгүй нэг ээжийн хайр тутсан эрэхтэй хүн байвал юм энэгшилтийн одоо асуудалтай байдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг бол их ганцаараа байдаг. Эсвэл харилцаанд тогтдоггүй. Тэрийг тэгж уншилдаг юм байл л дээ. Тэгээ энэ дэлхийд дахнаа ингээд байдаг проблем байна. Гэтэл манад бол зүгээр адуугаар дамжуулаад маш үр дүнтэй богино хугацааны терапи хийж болж байна тийм. Олон улсын салбар ер нь хэр хүлээж авч байгаа юм. Энэ бол яг эцэг нь бол Франц. Яг бид нар бол ингээд шинжлэх ухаан байдлаар хөгжүүлэг байгаа нь шүү дээ. Соёлын элемент болох. Ахын нэг элемент. Твэр мартай харилцдаг элемент. Гэтэл Францд анх 1791 онд үсэйд. Саажилттай нэг хүүхэн өөрийгөө морь унж саажилтаа хийсэн байхгүй. Нэгсэн физик хэмжлэг. Тэгээд ер нь юм байгаа. Одоо чинь баруун Европын улсуудад нэг цагийн морин терапи $80,000. За Японы Окинавагийн Хайкуна Баба гэдэг морин эмчилгээний төв бит. Японы хааны сангаас санхүүждэг. Эдний 2 өдрийн морин эмчилгээний төлбөр нь 135,000 йен. Буюу 3,370,000. Хамгийн гол энэ дээр манай нөгөө дараач очсон байгаа шүү дээ. Чинь та инээлсэн морин терапид. Манад бол одоо баг хамаатныхаа хөдөөний айлд очиод 7 морин дээр байцгаад. Тэгээ яг ингэж байгаа бид энэ чинь нэг юм шинжлэх ухаан учраас шинжлэх ухааны баримжаатай учраас гэж байгаа. Хүмүүс бол ингэ янз бүр ялж байна. Энэ чинь нейро судалтай холбоотой, энерги судалтай холбоотой. За ингээд эрүүл мэндийн яамд бидэд ерөнхийлөгчийн захирамжаалны ажлын хэсэг байгуулсан. Олон улсын морин эмчилгээний сургалт судалгаа эмчилгээний төвч. За судалгаагаа хамталж байна. За энэ 7 сард одоо болох юун дээр воркшопод ажиллана. Одоо чинь сайн хэлдэг Японы Окинава гихэнд тэнд воркшоп ажиллуулна. Үнгүү наадамчтай чод мэдээлэл авч болох нь шүү дээ. Манайхан ч ер нь баримж авах таамархан шүү дээ. Ядаа баримж авчих хэрэгтэй. Энэ хүмүүс яг чинь ихэр Монголд хамталсан судалгаа хийж байгаа. Яг морин эмчилгээний. Жишээ нь Оросын читийн морин эмчилгээний төвдөл харуулт саажилтын дараах нөхөн зэрэг эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг. Саажилтыг тэгээ ер нь идгээд юм уу? Саажилт гэдэг чинь ингэдэм юм байна. Тэр читийн морин эмчилгээний төвийнхэнтэй одоо энэ юуны Чингэлтэйгийн улан баяр гэдэг эмч холбож өгсөн. Тэг ковид үед 20 онд тэгсэн чинь ингэж тэдний ашигладаг морных нь нэлээд нь Монгол морь. Тэг яаж нэгсэн чинь морины өндөрөөс шилтгаалаад хүний биений булчингийн нарийн шигт өгж байгаа импакт их баг. Намхан Монгол морь болохоор Исланд морь юм уу Монгол морь хоёр шогшход шогшгуулдлыгэд булчингийн нарийн шиг ажиллаж байгаа. Импакт авч байгаа. Тэгэхээр нөгөө физик засалч бол үндсэндээ нөгөө нарийн булчингуудыг ажиллуулах нөгөө энэ нугас нууруудаа дагсан мэдрэлүүдийн асуудал واخгүй. Тэнгүү тэр нь нэг юм имэйл гэдэг нэг юм байлаа. Зарнаа л гэж. Ингээ зургийг аваад утсан чинь нөгөө бид нар чи яхад монголчлохол бодно шүү дээ. Юугээл $800 дэлэг авах вэ? Тэгсэн чинь нэг юм иймэрхүү өргөнтэй нэг олон цаг байгаа. Тэгээд байруулах, төмөр байруулах. Тэг болоо. Утга нь юу гэхээр зайдан морь унаа л гэсэн үг. Тэгээд нөгөө харуулттай саажилтаар хин чинь тэтгэр олж чадахгүй учраас байруулж байгаа. Тэгтээ нөгөө ялангуяа өвдөж байгаа хүмүүс одоо чинь өөрсдөө хийж болно.
Яг хөөе заавал морийг хөтлөх нэг хүн байх хэрэгтэй. Тэгээд арвалтай саачлалтай нэг түшиж явах хүн байх хэрэгтэй. За тэгээд морин дээр мартахаас өмнө тэнцвэрийн дасгалууд хийдэг бас юмнууд байгаа. Тэгэхээр энэ бүхэн яг нэгдсэн судалгаа бүгд нэг дор хийдэг бас баггүй. Жишээ нь Оросууд гэхэд физик терапи байгааз. Япончууд гэхэд энд алкогол, drug, gambling addiction-ыг 15 жил хэмжиж байгаа. Тэгэнгүүт Швейцарын Шведийн болохоор аутизмын ингээд тэгэнгүүт за энийг Монголд нийлүүлье. Бид нар яаж үлж ийнэхээр манай морь болон баазхөр байгалийн өвчин зүйлийг ашиглал. Тэгэхээр энэ ч одоо бүр одоо сая одоонх аутизмыг яриа. За аутизм, gambling addiction, ер нь any kind of ямар нэгэн төрлийн addiction. За тэгэл саажилт. Одоо яг өнөөдрийн байдлаар барууны western medicine ер нь барууны ангаах ухаанд асуултын олоогүй байгаа. Хариултын олоогүй байгаа л асуултууд байхгүй. Энийг бол одоо ингээд potentially манай морин заслаар хийж болох. Гэтэ одоогоор бол арай одоо юу гэдгийг шинжлэх ухаанаар батлах хэрэгтэй тийм яа гэм би сайн мэдэхгүй байна. Тэр процесстэй явж байгаа юм тийм үү? Нэг хамталсан судалгаа гэдэг нэр. Судалгаа заавал хийх хэрэгтэй. Бид нөгөө судалгаагаа нөгөө хийж байгаа эрдэмтэд маань дахиад нөгөө судалгаагаа баталчаад нийтлүүлэх хэрэгтэй. Тэр нь Монголд байгалийн өвчин зүйл Монгол морь гэдэг хоёр байнга орж явах хэрэгтэй гэдэг миний амбиц. Тийм байна. За тэгвэл одоо шүү дээ тий. Саажилтаа нэг юм ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг ингээд донтолттой нэг юм байлаа гэхэд одоо энэ заслаар одоо хөдөө гараад танд руу хандаад ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд туршилт болоод ингээд явах боломжтой гэсэн боломжтой. Одоо энэ наадмал цуглаж байгаа олон улсын эрдэмтэд чи ихэнх нь үлдээд үргэлжлүүлэх хамталсан судалгаагаа. Одоо чинь 2 англи нь аль хэдийн хэлчихсэн ажиллаад эхэлсэн одоо 1 сар болж байна. Эдгээр яаж нэгээр одоо энэ 2 англи бол их сайн. Trust technique гэд хайвал байж байгаа. Угаасаа YouTube дээр зөндөө баг. Энэ 2 яадаг гэхээр happiness гэдэг. Ховсдог. Адууг хүнийг. Адууг хүнийг. Бас хүнийг. Хамтд нь бас техникээ дагаад адуу хүн хоёрыг хамтдна. Энэ нэг авган дээр хийжсэн. Арслан дээр хийжсэн. Адуун дээр хийж байгаа. Тэгээд нөхдүүд яасан гэрэ ер нь энэ дэлхийд хамгийн хийлийн чадамжаар адуу гэж байгаа. Тэр өөр одоо яг ажиллаж байгаа. Таад адуу хүнийг хийлгэн гэсэн үг шүү дээ. Адуу хүнийг хийлгэн их чадамж гэж байгаа. Тэгээд тэр өөрсөн бол яг ингэж байгаа. Бидэд ингээд яг монголчуудын хувьд бид нар одоо юу гэдэг адуучин альдун гэдэг ч гэсэн яг адууг өөрийг нь ойлгох тал дээр бид нар бас мэдхгүй шүү дээ сайн. Бид нар л адууг одоо юу гэдэг цорвдол чихтэл бүлгүүлээ сурах чинь хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би чинь нэг оройноос хойш нэг юм гадагшаад төшөө нэг хэдэн найзтай болсон юм манай адуунууд би адуу гоёрон гэж сургадгүй. Адуу гэдэг юм чи өөр яг үнтэй адилхан байхгүй. Тэрийг л ойлгосон. Тэгэхээр чи тэр хүнийг одоо панаалтах юм уу? Эсвэл дайсгах юм уу? Тэ? Манай сургасан адуу нэг ингээд сургана гэдэг нь би бүлгүүлдэг янз бүр юм болдог. Төөлөө аргаар хажууд нь сууж байгаа л жоохон энэгч байгаа л илж байгаа л тэгэл болчихд яах ч. 3 жил барайг ямар төгшөөд ямар ч. Тэгээд энэ нөгөө үдээс сурсан арга л байхгүй да. Тэгэхээр энэ морин засал гэдэг юм өөрөө энэ ч өөрөө ялтчих ингээд нэг юм том судлагдаагүй юм элдэнсийн авдар байгаа учраас монголчууд бид нар хамгийн том боломж нь байна. Би одоо буцаад нөгөө юу руу орно. Энэ терапи рүү ч орно. Гэхдээ нэг асуулт бэлтгэсэн байсан юм. Одоо үнэхээр яг хүн шиг юм бол би ингэж суух гэсэн. Одоо хүн адууг гаршуулсан юм уу? Domestic hit хийсэн юм уу? Эсвэл энэ адуу гэдэг амтан ч хүндрэлт нэг өөрчилсөн юм уу? Санал асуудал энэ. Яста бодож байгаа юм. Яста бодож. Аюу гэж бодож. Ер нь бол юм. Монгол хүнийг яг монгол хүн хэн болгосон бай. Нөгөө амтэн хүн байгалыг асгачлахгүй гарилдаг те. Нөгөө уучин цагт ингээд одоо юу гэдэг манай өвөө эмийг үйж штэ. Манай ээж аав үйж штэ. Хүүхдүүдөөсөө гардаг. Тэгэнгүүт очиод ахыхаа хүүхдийг гуугаад авчдаг. Тэгэнгүүт чинь бүхэл бүтэн өөрөөсөө унсан ганц хүүхдээ
одоо миний дүү одоо нойтон сармастай үрийн зай өмнөлөх тавилангүй болчих гинэ одоо миний дүү автаа гэдэг. Гэхдээ энэс илүү одоо алгацлахгүй сэтгэлгэж хаана баг. Ийм ард түмний нэг юм жор байх ёстой шүү дээ, ийм болсон тийм үү? Өстой жинхэнэ утгаар энэрэнгүү тэр compassion, empathy гадныгаа одоо юу гэдгийг тий. Тэр бол адуутай холбоотой гэж харж байна. Адуу нэг юм байдаг шүү дээ. Адууны нүд ингээд ер нь яг нүдэнтэй нэгдээд харилцаад эхлэхээр өнгөр нь аяанда мэдэлдэг болчихно. Одоо чинь би ингээ өөрийгөө адуун дээр очихороо ер нь нэг тийм босоод байдгүй. Яг тэгэхээр адуу чи өөрөө магч юмтан биш. Хамгаалах инстинкт нь зогтах. Тэгэхээр адууг барийл гэж бодож байгаа бол ардын дундаар байгаа шүү дээ. Хөлдөн сууж бариарэ гэж байгаа шүү дээ. Тэгтэл би адуугаа ер нь нэг тийм уур бугаал шилдэг шүү дээ. Очи хажууд нь суучтээ. Нөгөөдөл чинь хажууд нь сууж байгаа хэвтчин заяа. Тэгэл дуу аялаад онгод бүгд ирээл ингээ хөлмөл үнэлээд авах чинь яг нөгөө юу бол юуны цолбор молбор янз бүрийн маар цогтаан л да. Ханцундаа нуучдаг байхгүй юу. Тэгээ хүлээдрэнгүүд нь хилж байгаа тохиол тэгээ бариад авчдаг юм хэрэгтэй. Сая алчин үнэхээр Монголд бол айгүй том асуудал мөрөдө тоглоом байна л да. Энэ бол хүмүүс баг хөнтгөөс аймаар табусид болцсон. Дандаа ийм Facebook-ийн мессеж реквест руу орохоор байдаг. Манай хүү би өөрөө эсвэл те манай нөхөр манай эхнэр ингээд одоо мөрөдө тоглоомд онцсон яах вэ гэдээ одоо мэдгүй над руу бичиж байгаа дараагаа ядж байгаа үлдлэх та би ч одоо тий мэрэгжлийн хүн шүү зүгээр ингээд яах вэ гэж бичдэг манай хүн ингэжлээ манай хүн ингэжлээ. Тэгээд тэр чимс хүмүүс эргэн тойрныхондоо ч яриад байгаа айгүй хэцүү. Бид нар чинь ийм rehab center ментер ямар байх хавт. Гэтэл энэ өөрөө сэтгэл зүйн асар том асуудал ус байгаа. Тэгэхээр энийг моринцлаар үнэхээр засах потенциал тийм өндөр гэж та харж байна. Бодит жишээнүүд одоо Японы Окинава гэдэг арал дээр 15 жил явцсан байна. Тэд нар одоо энэ 7 сарын 8 дээр тэр Японы эзэн хааны сангаас санхүүж барьсан төв. Тэгээд ингээ очсон чи ингээд волонтер гэдэг баахан нөхдөл үлдсэн ингээл өвс мөсөл гаагаад ингээл нөө за идэгсэн чинь homeless drug addiction алкогол addiction эсвэл нөгөө gambling addiction тэрнийхээ зовлон туулцсан нөхдүүд тэндэл туслаад эргүүлээ волонтер болсон гэж байгаа юм. Тэгээд ийм гоё эргэх холбоотой тий. Тэгээд чи өөрөө ингээ нөгөө мэдрээд алдан галцсан учраас энэ төв асар чухал гэдгийг мэдсэн учраас яг ингээ тогтсон өөрөө хэлж одоо юм мэдээлдэг мөрний пас мас яадаг. Тэгээд эл чинь манайхыг бодвол ингээд газар нь жоох учраас хийх юм хтэй. Адаграад нөгөө мөрнийх нь тэр илс байна. Илсийн солино. Чи ингээд шээс бас бол ингээд үнэлт наагч ингэчих байгаа шүү дээ. Тэгээ нөгөөдөл чинь. Тэгээд ер нь бол яг одоо хүн ингэдэг шүү дээ. Одоо ингээд нэг юм шоколад идэж байгаа гэж бодъё л да. Та багч шоколад идэж үзээгүй гэж бодъё. Өмнө нь би танд шоколадны амтыг тайлбарлах гэдэг байгаа байхгүй. Тайлбарлаад нэмэргүй шүү. Тэг яг тэрэн шиг яг морин терапи гэдэг бол яг хийж үзчихэж л мэдэгддэг. Тийм байна. Одоо ингээ мөрөдө тоглоомонд онцсон. Эргэн тойронд нөө хүмүүс тэгээд хаана хандах хэрэгтэй юм бол танд хандах юм уу? Энд надад хандаж болно. Одоо ялангуяа энэ Японы Окинавагийн төвийнхэн бол энэ дэр дэлхийд нэг номер. Энийг бол одоо энэ ч нөгөө морин терапи чинь өөрөө одоо horse assisted therapy гэж байгаа. Equine assisted therapy гэж байна. Энэ ч өөрөө шинэ салбар учраас нөгөө дэлхийд хамгийн шилдэг байж байгааг нь осгод өрөөс амрах. Тий. Тэгээ манай дээр одоо хийгээд эхэлсэн байгаа юм уу? Эсвэл одоо ер нь наадмын дараа эхэлнэ. Наадмын дараа юм. Вау. Тэд нар бол юу зөвшөөрсөн гэхээр албан ёсоор нэг салбараа Монголд байгуулъя. Би ямар шаардлага тавьсан гэхээр Японд ажилладаг шиг үнэтэй байж болохгүй шүү. Мэдээж ойлгомжтой. Бид нар нөгөө түрүүний түүгээд байгаа штэ. Олон улсын элдэнтэй хамтруулаад. Тийм ээ. Энэ сургалт бас орох гэдэг. Сургалтны яах вэ гэхээр нөгөө л малчнаа татаад байгаа. Одоо чинь юу гэдэг юуны аутизмын хөнгөн хэлбэрийн хэлээрийн дутмагшилтай хүүхэд вэ гэж бодъё. Эсвэл зүгээр анхаарал дутмагшилтай хүүхэд вэ гэж бодъё. ADHD. Тэгвэл тэрнийг нь ийм юмар ингэнэ гэдэг нөгөө малчнаа. Одоогийн байдлаар тэрийг бол мохос терапи явж болж байгаа. Гэсэндээ маш олон туршлагууд байж байгаа учраас
тэрнийга нөгөө заалгасан малчин л байгаа. За та тэн дээр очиж байгаа. Гэрийнхэн гадаа очиод нэг холонцохоо. Ийм руу сургалтын түүгээд байгаа юм шиг. Одоо яг нөгөө анхаарал дутмагшилтай хүүхдээр төсөөлөгдөж байна л та. Одоо нөгөө малтаар хараад илүү одоо фокус хийж болох юм шиг төсөөлөд байгаа. Аутизмыг яах юм? Аутизм ингэж байгаа. Одоо чинь Хегелийн дутмагшил гэдэг байна тийм үү? Тэгэнгүүт чинь дан морь унаад байх ш. Энэ бол морин терапи гэдэг чинь илэх, дэврэх, хөдлөөд явах, ярилцах, унах гэдэг 5 элемент. Нэгсэндээ морь унаад идэгдэг юм биш байна шүү дээ. Энэгшил нэмэгдэж байгаа. Энэгшилтэй болонгууд одоо чинь нөгөө Хегелийн дутмагшил бай гэж бодъё. Тэгэнгүүт ингээд одоо чинь байнгын морьтой хамт байх боломжгүй. 7 хоногийн 2-3 удаа л байхдаа 1-2 цаг дээтлэн. Бусад үед нь яг үгээр нэгэнт энэгшил үүсчингүүд нөгөө хүүхдийг тойруулаад нөгөө морьныхан зоригнуудыг ингэж авчиж байгаа. Эсвэл морьных нь янз янз юм. За ингээд энэ юу вэ гэдэг ингэж Хегелийн дутмагшил засагддаг. ABB гаргалж юм уу? Тийм байна тийм. Нэгсэндээ ассист хийж байгаа байхгүй хоолсон өөрөө. Тэгвэл биш үү? За тэр нь бол ингээ моринслам юм. Ерөнхийдөө бол таны талаар ингээ сонсч байсан энэ одоо empathy education гэж энийг одоо юу гэх юм бэ? Нэгнээ хайрлах, боловсрал гэх юм уу? Одоо юу гэж орчуулмаар энийг яаж хэрэгжүүлж байгаа юм бэ? Энэ их сони юм болоод 20 оноос хойш ингээд нөгөө нобийн шагнал авцсан. Энэ тэндээ жоохон өргөдөд нөгөө морин имчилгээний хад хоёраад эхэлсэн чинь Монгол хүний талаар ярих хэрэгтэй болчихгүй. Тэгэнгүүт нь Монгол хүн энэ дэлхийд хамгийн өрөвчлөл нэмж сэтгэлтэй бусдыг алагчилдаг гэж аваа ичлээ. Энэ чинь нэг юм жоохон pop болоо бичиж байгаа шүү дээ. Батлага байхгүй шүү дээ. Тэгэнгүүт чинь нөхдүүд ингээд яг бид нарт бол ингээд ярих сэдв бол ялч байж байгаа. За ингээд нэг сайхан иш урахтай тоглож байгаа хүүхдийн бичлэг тавьж байгаа л. Энэ хүүхдийг бид нар 5 насралны иш урахтай тоглуулт юм аа. Яаж юм хэл талж ухаан сууж ухамсар суухаас өмнө хөдөлж байгаа болгоныг аим гэж ойлголт юм аа. Нөгөө үдчихэж байгаа хүмүүс ч ингээд байгаа юм чи. Тэгээ би дотроо бол би судалгаа хийгээг сайхан авч гэж байна даа л гэж бодоод байгаа шүү. Сэжний фангаар аваад байгаа шүү дээ яг үндэ. Тэгээ 24 онд ингэсэн 10 сарын 11-нд Nobel Peace Prize announcement ceremony гэж. Юмд өргөдөө. Нобелийн их тайвны шагналтыг зарлах ёслолын нийлт ажиллагаа. Нобелийг олгодог нь болохоор 12 сарын 15-нд. Энэ жил Нобелийг их тайвны Нобелийн шагналтан энэ хүн авна гэдгийг 10 сарын 11-нд Ослод. Тэгээ тэрэн дээр нь очиод нэг юм нээлт юм яг энийг алчих. Тэгээд тэгсэн юуны Шведийн одоо радиогийнхан ч үлээдэл Шведийн мөн Швед тулдаг лөө Нобелийн чинь. Яг нь Норвегт болчиход наашаа буужлаад оройных нь нөгөө нэг юу дийнэр нь болох нь Швед байхгүй. Тэгэхээр оройных нь юу нэр нэг Central Party гэдгийнх нь одоо төв намынхан дарахтай нь уулзаад. Тэгээд гисэн чи нөхөлдөө гэж чи манай empathy education-тэй танилцаач. Чиний яриад байгаа шиг манай empathy education-ийн суурь байна гэдэг. Ийм юм л. Тэр үед нөхөр empathy education бүч байхгүй шүү дээ. Тэгвэл нөгөө сайхан залаад яваад байгаа шүү. Амныхаа бангаар гэдэг шиг тийм. Тэгсэн тэдний ийм юм байна. 2000 оноос хойш Скандинавын хогийн улсуудад empathy education гэдгийг яг босролын хөтөлбөр болгосон юм байна. Сард нэг удаа заавал хэдэн оноос гинэ? 2000 оноос. Оо зэз. Нөгөө дэлхийд боловсрлороо тэргүүлдэг улсууд шүү дээ тий. Дань, Норвег, Швед, Финланд. Тий. Тэгээд тэрэн дээр л олсон чинь маш тэнэл юм игээд шүү. Нөгөө хүүхдийг авчиад нөгөө фермер айлд авчиад тугалт хижээлгээд тугал илүүлээд үнээс алгаад. Нөгөө фермер айлын баас үхрийн баасыг цэвэрлүүлээд тэгээ энэ яаж аа гэсэн чинь энэ empathy education. Тэгээ дундаа яа гэсэн чинь хүүхдүүд ингээд аяллаар бас ингэж тусланд явдаг. Хөдөө хэр хондог. Хүү наач би мэдэн штэ наадах чинь гэж бодно үсттэй. Тэгээ яг тэр эренгүүтээ өнгөрсөн 2025 оны 4 сарын 10-наас эхлүүлээд яг 3000 хүүхдүүдийг бидэд арга зүй гаргаад яг тэндээс шив явчихж байгаа хөөх. Яг хэлээ за би ингэмээр байна. Надад арга зүй өгөөч ашиглаж болох уу? Ямар асуудал вэ? Ашигла.
Ингээд монголчилж байгаа. Тэгээ бид нар яасан гэрэ 5 мэдрэхүйн аргыг одоо нөгөө за 5 мэдрэхүйн заагарга гэж байгаа шүү дээ. Одоо харах сонсох үзэх гэдэг юм уу. Энүүнийг empathy education урах шиг дээр хувирсан. Тийм тамд нийлүүлээд. Тэгээ нэг мутац маяг юм болж шүү дээ. Тэгээд нэг хүүхдийг одоо чинь явахаас өмнө ингээд бүгднгээс нь судалгаа аваад IQ-г нэмжээд, стрессийг нэмжээд. За ингээд энэ нөхдүүд empathy level хэр байна. Судалгааг бол бид нэг олон улсад яг тогтчихсон судалгааг нь 3 мэрэгжилтлийн хүнээр олчуулуулад яг одоо сэтгэл зүйчийн олчуулуулад тэгээд дахиад 4 дахь хүнээр нь энэ дундаас нь авч яг монгол хэлэн дээр буулгаж байгаа. Нэгсэн нэг асуулгыг буулгадаг арга нь юу нэ одоо аргачлан дээр юм байл л дээ. Ингээд IQ хэмжиж байгаа. Тэгээ ноднон явсан энэ жил дахиад явж байгаа. Эндээс ямар тоо энэ талсан гэвэл хүүхдийн стресс 51-с 78% бууссан. Хөө ингэж юм шүү дээ. Бид нар бол нүдэрээ харж байгаа шүү дээ. Тоогоор бол тэр юм бас баталж байгаа. Нүдэрээ харахад ийм юм болж байгаа. Ингээд за жишээ нь ингээд ишээ уран дээр очиад хүүхдүүд тоглоно гэж очиж байгаа шүү дээ. Тэнгүүд нь за 2 багт багтлаа. За ингээд өвс дэвсэд өгч чинь хүүхдүүдэд. Тэрнийг яасан гэвэл 3 удаа явсан чинь хүүхдүүд ишээ уран дээр ерөөс байхдаггүйсэн баг. Хаврын явсарга нэгэл шороо басан гууд нь хүүхдүүд ингээл нүдээ нөгөө бууцсан нүдэр болчихгүй да. Тэгэнгүүт нь за хүүхдүүдэд өвс дэвсэж өгье. Өвсийн дэвсэл дээр нь нэг юм эсхий холбог дэвсэж өгөөл. Тэгээс суулгацч босгоо байт юм да. Тэгэл суулгаж бол заав эхний тэмцээн хэн ишиг ургавд хулдан унтуулах тэмцээн. 2 баг болгоно. Хаач унтахгүй шүү дээ. Яга унтахгүй байгаа юм байл. За цээжин биенээс нь бөхсөн бие үрдэл ингээд жиг толдоор илээ шүү. Дуудаж өгч болсон шүү. Нөгөө талдаа эн чинь бол нөгөө дархинд нокситоцин эндорфин гормоны босруулалтыг дэмжиж байгаа асуудал. Ингээд явсан хамгийн сонирхолтой юм бид нар ингэсэн шидэт ишигний зогсоол гэж байдгийг. Одоо энэ 1 хүүхэд 5 удаа явна. 7 хоногт 1 удаа гэд ингээд 5 гарга зүйгээд ингээд 35 гарга зүй байхгүй. Энэ арга зүйн одоо нэг нь шидэт ишигний зогсоол. Энийг бидэд хүүхдүүдийн одоо мөрөөдлийг сонсъё гэж бодохгүй. Тэгээ нэг гэлд одоо иш урганы гэлэгдэм байдаг болцсон. Илүүгээр багшийн оруулаад нэг ишиг төвлүүлээд за энэ чидтэй шиг шүү гэд. Тэгээ орос нөгөө хүүхдүүд чинь яг тэр лөө орхосоо өмнө ямаагаас агаа үтсчихэж байгаа. Нөгөөгөө унтулсан. За дээрээс нь талархлын өртөө гэд бүгд ингээд тайвшилчихсан. Амьсгалан жигд болцсон юм байхгүй. За ингээд шидэт ишигний зогсоол руу орсон чинь нөгөө багш чинь ойлаал галж ил болдгоо. Хүү яав юу болов гэд таавар орохгүй бол гэж байна. Бид нар чинь 160 волонтер ажилласан шүү дээ. 160. Тэгээд өөрөө орсон чинь нөгөө хүүхдүүд чинь ингэдэм байт. Манай ээж аав их буцаагаас суулгаад өгч. Нөгөө шидэт шиг учраас. Манай эмийг хөлтөө болгоод өгч. Манай хойд аавыг намайг зодддаг болгоод өгч. Нөгөө хүүхдийг халчиж байгаа. Тэгэл бид нар энэ хүүхдүүдээс асар халдсан юм байна. Хүүхдүүдийг юу бодож явдаг, юунд шаналж явдаг нэгч мэдэхгүй байхгүй. Тэгээ энэ жил заавал явна гэд энэ жил бид нар явахдаа нөгөө суурь судалгааныхтай хамтраад босрлын яамны энэ хөтөлбөрийг боловсролын яамны хичээлийн газар хөтөлбөр болгоно. Госоно. Тэгээд орон дээр аймаг сум нийслэлийн хажууд байж байгаа малчин айлууд бидний арга зүйн дагуу хүүхдийн аюулгүй байдал бэлдэнэ. Захын малчин айлд очихгүй. Адаглаад хараал хэлдэг байх хэвээр, тамхитдахгүй архихгүй байх хэвээр, том хүний ус төрийн чиглэлээр ярихгүй байх хэвээр, гэрийнхэн гадаа нохой байхгүй хэвээр гэд хүүхдийн аюулгүй байдлыг энэ дэр. Нөгөө талаас нь нөгөө хүүхдүүд маань арга зүйн авах явна гэд. Ингээд инжилээс сая юу яаж гэнэ. Нэг хүүхдийн асуудал болсон да заамалт. Тэгээд нэг хүүхдийн төлөө заавал хийгдэг аян эхлээд тэгээ энэ empathy education-ыг Монгол Улсын ерөнхий сайдын заавал хий гэдэг аяны хөтөлбөр болгож байгаа. Яагаад гэвэл энэ бол миний ажил биш. Би энэ дэр бизнес хийх гэж байгаа биш. Энэ бол Монгол хүүхд болгоны ажил учраас. Энүүний хин хүүхд Монгол төр юм. Гэхдээ Монгол төр хүүхдийн өмнөөс мөнгө төлөх гээгүй байхгүй. Тэгвэл зохион байгуулаад өгч чинь нөгөө талдаа малчны орлого, нөгөө талдаа ээж аав нь тэр малчинд нэг
4 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд ишиг урга яг жижигхэн байгаад байна. Очоод нэг хүүхдтэй 15,000 залцуулаад өгчих. Тийм байна. Энэ л асуудал. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гаргах лазер эмчилгээний софт лазер эмнэлэг маань ажиллаж байна. За тэгээд софт лазер эмнэлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үнд синтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер эмчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгээд та бүхэн манай Төв номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаар толбог дээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерын хамт олондоо бас баярлалаа хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовиорууд биеэс бүрэн арилдаг. Одоо би өөрөө шууд бодож байна л да. 2 хүүхдээ нэрэл бас мал одоо ямар насаар нь мал дээр гарах гэдэг бас биш шүү дээ. Яг ихтэй монгол хүн байна. Мал аж ахуйтай одоо адуутайгаа хөдөө ишиг гургатай ойрхон байлгуулах энэ бол бас одоо монгол эцэг их болгоны үүрэг болохоор юм байна шүү дээ. Одоо нэг санжил байна л да. Жохон сэтгэлгүй ч юм уу эцэгээс олж цуцтай их орох хүүхдүүд хөдөө нэг хамаатныхаа айл нэг 7 онолчаад байхад өөрөлдсөн байдаг шүү. Эхлээд юу хон миннаас айн те. Тэгээ сүүл рүү илүү ингээ тоглодог болцсон байдаг. Тэгээ нөгөө таны яриад байгаа одоо шидэд тишээ гэдэг их яг хүүхдүүдийн бол яг бодлыг тэгж гаргах юм байна. Хүсэл мөрөөдлийг. За тэгээд нөгөө адуу малтайгаа ойрхон байх эн чин тэр тэргүү би яг одоо үзэж байгаа хүний өнцгөөс бол тэгж бодох байхгүй. Гэхдээ энийг нэг айхтар хөтөлбөрсөд авах юу бахавтай тэр тэргүү хөдөөний хүүхдүүд дэгжил өсдөг гэдэг. Угаасаа нөгөө сумын сургуулийн хүүхдүүдийн их өвөрмөц их гоё онцгтой байдаг шүү дээ. Одоо энэ хотын сургуулийн хүүхдүүдийг одоо стресс багтаа ч юм уу. Тэгэхээр энийг угаасаа хөдөөний энэ ахуйг л одоо манай мангадгүй олон улстай бас энэ хотын сургуулийн, хувийн сургуулийн, улсын сургуулийн нөхдөдтэй холбох асуудал юм шүү те. Одоо жишээ нь ингэж байгаа шүү дээ. Энэ 7 сарын 27-нд Сөүл хотын дарга яг одоо бүлийх явдаг дүүргийн сургуулиас 50 хүүхэд явуулж байгаа. Тэгээ энэ юу болж байгаа нэрээ ер нь малчин айл руу олон улсын summer camp гэдэг юм empathy education-ээр солилцооны юм явах юм байна гэж харагдаж. Жишээ. Тийм байна. Тий. Яг тэр Сөүл хотын дарга нь өөрөө зардал мөнгөний бүгдийг даагаад 5 ног хүүхд явуулчих жишээ нь. Одоо ерөнхийдөө яг адуу гэдэг талаас бас би асуух гэдэг юм л та. Өнөөдөр бид нар Монголд морин соёлоо таны бодлоор хэр хадгалж үлдчихэж байгаа гэж бодож байна. Эсвэл зүгээр л яг уу нэг илгэдэл маяг болцсон байна уу? Би таны тэргүүлээр асууя. За. Яг түүхчүүний үднэс би ингэж харддаг. Энийг бол ингээ номонд л томьёосон юм байхгүй. Яг монголчуудын энэ тал нутгийн үдэлчдийн морийг идэх соёл гэж нэг тоочих хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Бүлэглэх хэрэгтэй тийм үү? А би бол нэг юм тулгын 3 чулуу шиг нэг юм 3 элементийг үзээд байгаа. За нэг нь бол одоо бидний мэддэг ордон морины уях сайхуралдуулах, уяач, хөөхд гэмчлэнэр. За энэ бол одоо ямар ч юм болоод байх шиг байна. Ямар нэгэн байдлаар болоод байх шиг байна. За нөгөөх нь номхон морины соёл гэж байна. Гэсэндээ хүүхдийг мориор хүмүүжүүлэх. Тэр хоёул ярьсан шүү дээ.
Энэ бол бүхэл бүтэн соёл. Жишээ нь яагаад соёл гэж үзээд байгаа гэхээр миний үед би одоо 42 та гэдэг чинь нэг одоо намайг 14 5-тай байж хат 10-тай байж хат 30 жилийн өмнө гэсэн үг байна. Яг энэ хүн болгонд өөрийн гэсэн нэг болтой байсан. Одоо чинь манай нэг савнд нэг сайхан гэр мөнхийн цогт. Тэгтээ эрүүл гэж өдөр байна да мэдээж. Энэ нөхөр арх уух өдрөө алаг мөрөө ундаг. Нөхрийг алаг мөрөө унтсан байхыг хараад манайхан за нэг өгчин госхонда бүгд мэднэ. Энэ алаг мөр яадаг гэхээр хизээч нөхрийг унгаадаг. Улаан галзуу ингээл найгаад яг унах гээд байхад морин за явдлаансаад идэг. Тийм ч учраас одоо юу гэдэг нэг унган мөр эзнээ явуулдаггүй гэдэг чинь их өөрийнх нь одоо адуун төлсөн гэсэн үг биш. Ерөөсөн өөрийнх нь амт нөхөрлсөн. Яг энэ бол одоо монголчуудын хувьд огт байхгүй болчиход байгаа зүйл. Гурав дахь нь дайны мөрийг бэлтэх буюу цэвэрлэх мөрний. Энэ гурвыг яг монголчуудын тал нутгийн нүүдэлчдийн адуутай холбоотой энэ гурав юм ба. Яг энэ миний болоод манай 3000 малчдын санаачлах гол төвлөрөл нь нөгөө номхон мөрний буюу одоо ингээд жишээ нь ингээ хоёлаа жишээл да. Биднээс асуулт асуух гэдэг шүү дээ. За хотын ойрхон, таны гэрээ ойрхон 20 км, магадгүй 30 км-д нэг номхон мөр байна. Таних. Та малчд сар болгон 20,000 төгрөг төлдөг. Нэг удаа худалдаад авцсан. Та морин дээр очих уу? Яа, очих шүү дээ. Хүүхдүүд аваад ич. Тэгээ шүү дээ. Гэхдээ нэг хайчгаа мэдгүй өвөл чаргаж ирээд ингээд дэмэд энэ жаагаар морин дээр очих нэст. Чи миний морь шүү дээ. Морин тий. Энэ бодлого юу гэхээр нөгөө ногоо малчин хүн таны мөрийг хулгайд алдуул нөхөж өгнө. Ямар нэгэн маргаагүйгээр. Өвдсөн ч байсан хамаагүй, хулгайд алдсан ч байсан хамаагүй, чон идсэн ч байсан хамаагүй. Ингээд яг тантай адилхан 100 хүн рандомор нэг локейшнд цуглар. Та захиалга онлайнаар өгч. Ингээд 7 хоног болгон яг та сайхан 5 дахь өдөр элтгэн унтаад хагас өдөр хөвгтэй хамт мортойгоо байжгаад ирээд бүтэн сая өдөр гэлтэй амарчна. Тэ? Аймгийн ээжүүд болохоор 10 км яриад байсан. Сумын ээжүүд 2 км. Нэрэ малчиндаач зүгээр юм шүү дээ. Тэгэхээр ч нөгөө малчин чинь 100 хүнээс 20,000 төгрөг авчина. Тий. 2 сая төгрөг. Та эдийн имэйл хазаар дээл хуц бүгдийг нь хийгээгүй. Малчин хасаад ингэж. Өрхийн үйлдвэрлэл. Тийм. Ингээд эргээд нөгөө та эд чинь олон улсын жуулчдад нөгөө морой түрээслэх юм эсвэл зарж болно шүү дээ. Ресэл хийж болно. Гэдэг ч юм уу. Ийм байдалтайгаар яваад байгаа. Морь сая их гоё л та. Яг Монгол адууны соёл гэвэл 3 тулгын байна те. Хурдан морьны соёл байна. Бид нар бол мэднэ 7 сарын одоо 10-наас 12-ны хооронд оролдож байна. Номхон морьны соёл яг таны их гоё л. Тэгээ дайны морь бэлтэх гэдэг. Энэ маань ер нь Чингис хааны үеэс, ер нь эрт дээр үеэс ер нь энэ байсан уу? Энтэй холбоотой сонирхолтой гоё түүхүүд байдаг баг л та тий. Монголчуудын хувьд энэ дэлхийд хамгийн анхны бөөс хөлиудаа адууны яамтай байсан. Яам. Тийм үү. Тий. Адууны яамтай 1965 онд байгаа. Энэ адууны яамаар юу зохицуулдаг байсан гэхээр дайны мөр, зэвлэх мөр. За эсвэл авын мөр гэдэг ингээд бодлогоор. За бүр дайны мөр буюу зэвлэх актыг хааны зөвшөөрлгөөр хөдлөх юм бол шууд шийдвэрлэдэг байсан байна. Юу гэдэг дээр үеийн одоо хөнөөгийн үеийн ч гэдэм үү сурвалжууд байна. Ялангуяа хятад байж байгаа. Хөнөөчүүд юу гэж үздэг гэхээр нэг сайн цэргийн морийг, дайчин морийг 2 сайн цэрэг гэж үздэг. Гэх мэтлэн одоо би нэг сони юм ярьж хүн. За. Манай актанд дэлсэн нэг Буэнос Айресны бормор байна. Ромын пап Францис эрэхтэй төсөлж авсан. Сая юу? 23 онд эзэлдээ 23 онд лөө. Францис ч тий сая ирсэн шүү дээ. Эрэхтэй ингэсэн нэгсэн хүчтэй байх гэдэг байхгүй. Овс руу нэх гээд нэг байжсэн чинь нэг нь залгаж байна. Маргааш өглөө 9 цагаас та нэг одоо Пап Францистэй уулзалтанд орж байна. 9 цаг 5 минутын 5 минут байгаа шүү. Бити хүнэл тоглоод гараад тавьчлаа. Тэгсэн дахиад залгүй ийм үжилтэй юм Швейцарын NDC-ийн гос таны тухай Францис уншсан юм аа.
Тэгээд Монгол их замдаа танд ийм одоо юу өгнө? Одоо хандив өгнө гэж ярьсан юм аа. Би одоо яг нисэх гэж байна, усруу нисэх гэж байна одоо амжихгүй. Гэсэн чинь нөгөө ярьсан нөхөр та нэг гоё адуу бэлгэлж. Монгол үеимч тийм ээ. Павланд. Тэ павд. Гэрн за бид бол гоё түүхтэй юм бол явуулъя. Та хэд өөрсдөө дэлсэл тухайтай бэлдээгээд видео бичлэгийг болчихлоо. Тэр мөр ямар ч тэгэрэ надад ирэхтэй нөх хүүхдүүд нь аав нь бурхан болоод хүүхдүүд надад төгсөөд байхгүй. Өгтөө нөгөө тавталтаа тавчаач. Яасан хэрэг тэр одоо 20 хүний аймаа орсоод. Тий. Аав нь яг ингээд тал харуулсан юм байна. Тэгээ надад өгөхгүй. Тэгээ аяхгүй хайж явахгүй гэж жагаад дүүрээд аавыг нь авчихсан байна. Тэртээ нэг хоёрд нь яасан гэвэл сайхалтай айлынхны хүүхэд нь олгоо ургаад тэгээ нөгөө аав маав байхгүй мотоцикл байхгүй утасны сүлжээ байдаг уу гэд ээж нь давх маар нэгэд нөгөө бор мөрөж унаа 150 км-т явж эмнэлэг тутаж ингээ хоёр тэгээ нөгөө сүлд нь аав нь бурхан болоод нөгөө адууг бонд өгч чадахгүй надад авчаач гэд тэгэхээр энэ тохиолдлууд ч юм бол ингээ нэг юм Монгол адуу яг хинбэ гэдгийг хараад байна. Тийм байна. Чин одоо завхны нүмергийн сумын эмч юм боллоо ш. Тэгээ Павлом төгс юм. Пап тэгээд юу яасан ш. Авчааваа гэлтэй. Тэгээд сүүлд нь бол нөгөө тэр хамгаалагч нэгэд нэг залууд би 3 сартаа нэг удаа видеог нь явуулдаг гэсэн баг. Сумын эмч юу гэнэ? Сумын эмч юм бол гэж одоо бас нэг тийм тохиолдол байхгүй. Янз янз юм дүрийг байна. Ядаг суманд нь асах хаттай мотоцикл явах боломжгүй, машин явах боломжгүй. Эмчийн одоо дуудлаганд хүмүүр явдаг баг чинь. Тэгээ нөгөөхөө түргийн дэлгэн нэлэлцсэн баг чинь. Ингээл иймэрхүү юм зөндөө байна. Тийм байна. Сая нөгөө Швейцарын хэвлэл гэснээс нэг бас олон улсын хэвлэлийн анхаарал төртөж байгаа шүү байсан. Associated Press гэдэг шүү дээ. AP таны бас үйл ажиллагааг хонцолж ингэж нийтэлж исэн. Тэр чинь юу боллоо? Энэ ингэсэн. Тэр яг нөгөө сая нөгөө Jane Goodall гэдэг штэ. Шампанзе, Jane Goodall. Шампанзиг яг шампанзе гэдэг амьтны ертөнцийг дэлхийд таниулсан хүн штэ. Тэгээ энэ хүн чинь бурхан болоод тэгээд энэ хүний нүмер нөөлөг гэдэг юм чинь надад нэлээд байсан. Тэгээ бурхан болохоор нэг тэр сэдвэн өөрөө нэлээд юм нөгөө hot bust нөгөө blockbuster маягийн байж хагаад тэгэнгүүт нэг сэтгүүлч холбогдоод AP-гээс таны нөгөө Jane Goodall-тай болцсон түүхийг бид нийлж болох уу гэдэг. Тийм бичлэгтэй бас. Тэгээ Jane бол үндсэндээ баг миний одоо энэ зам мөрийн бас том нүмерлөлөг. Одоо ганц үлдсэн байж байгаа нөгөө хэн байж гин. Нөгөө Дэвид Атмор шүү дээ. Сая зуунаас нь яваа юм. Дэвид Атмор нөгөө Jane Goodall зөв санаж байгаа бол шампанзе дээр айгүй сонирхолтой яанууд одоо шинжлэх ухааны янгаах ухааны их тийм шин нээлтүүдийг хийдэг гэсэн шүү дээ. Архи болгож үзүүлэн тамигтад болно. Энэ цагаан эс энэ яагаад хүнээс илүү байгаа даа. Бид нар авч болох уу? Би зөв ойлгож байна уу? Яг нөгөө тэгжсэн санагдчихээн. Тэр нь шампанзе гэдэг амьтны туршилтуудыг бол гайхалтай байсан тий. Дэлхийд бол яг нээж өгсөн. Амьдралынхаа одоо 70 жилийг тэр Гомбигийн ойд шампанзе судлаад одоо чинь шампанзе гэдэг амьтан байлддсан байна. Байлдахтаа таахдаг байд юм байна. Дайсныхаа хүүхдийг олцолт юм байна. Киднап хийд юм байна. Яг хоорондоо байлдах гадуудад цаал зогсож байгаад нөгөө олцсон хүүхдийн нь толгойг тэрхийг хагалд юм байна гэд. Энэ бол нэг гэлж болсон юм багхгүй юу. Тэгээд энэ нэг юм байна. Яг нөгөө энэ хатуутай жалбартай байж тэгвэл нэг юм монголчуудын нэг юм бодол идэг штэ. За би нэгэ 70-80 болчиход болоо. Их наслаад яах юм уухай гэдэг нэг юм байдаг штэ. Би бас тэдний л нэг байла. Тэгээ Жэнтэй Дэвид Атмортой уулзаад нэг юм бодсон. Хүн хэрэгтэй хүн бол ялангуяа тэ бусдад хэрэгтэй хүн бол олон жил наслах хэрэгтэй бил. Одоо чинь миний нүрийн одоо маш том нөлөөллүүдийг тэр хүнд бол нэгэн утас зохиол надад амжуулж өгсөн баг жишээний. Тэг тэр нөлөө хаав исэн зүгээр нэг Монголын малчин залууд хүртэл нөмөр нөлөө нэлж ийн гэдэг бол өөрийнхөө улсад ямар авах те. Одоо Монголын түүхийг одоо магадгүй адуу байгаагүй байсан бол мэдээж нөгөө морин зил дээр дэлхийн талыг эзэлсэн улс байгаад идэг.
Хэрвээ хоёул зөө hypothetical ярихад хэрвээ байхгүй байсан бол та яаж төсөөлөхөөсөн бэ? Та бол яг миний асуултыг яг надад асууж байна шүү. Анх нөгөө үндэсний тийзэх хэлээд яг надад чинь асуусан. За. Гэтэ нөгөө арай өөр хэлбэрээр. Ер нь адууг бол ямар авах вэ гэд. Тэгэхээр би бас асуулт хариулъя гэсэн бохоггүй юу? За тэг асуул гэж байна. Тэгэхээр за Монголын түүхнээс өнөөгөр их Монгол улс 1945 оны дайн яг энэ чухал моментуудаас Монгол адуу балруулчих байгаагүй гэд. За тэгвэл таана байх. Монгол өнгөж байх бол гэсэн. За асуултыг би асуучих. Тэгэхээр юм байгаа. Ер нь бол хэрвээ адуу байгааг бол магадгүй бид нэ хятадын нэг мөч. Яг бол хятад гэдэг бол өөрөө маш том соёл үргэлж залгиж явдаг. Магадгүй бидний тэр амин сүнс би одоо болтол индипендент байж байгаа. Ерөөсөө адуу. Одоо бодъё л да хэдүүлээ хашаага ашчааг байгаа нь тийм ээ. Бэлчээр ашчааг байгаа нь бас л адуу шүү. Тэгэхээр нь бол одоо яг Монгол хүн ингээ human quality-гийн хувьд өнөөдрийн бас нэг одоо ч гэсэн бас нэг юм жоохон өлөвдмөр мараад өөрийн нэмтэлдэг юм байгаад шүү дээ. Энэ нүний шилтгаан бас л адуу. Тийм байна. Одоо нөгөө Монгол хүн чинь мэдээж ингээд адуундаа мордоод ингээд давхих бид нар хямрал ундаа ярьдаг. Английн нэг сэтгүүлч ус хэлсэн байдаг. Дэлхийд дахнаа ингээл хүн төрлөختөө ер нь аз жаргал гэж юу юм, амар амгалан гэж юу ингээл одоо хайсаар угаал 2-3 мянган жил өнгөрчлөө шүү дээ. Аристотл, Платогоос ахуулаад ирэх. Тэр английн сэтгүүлч сайхан адуундаа мортцсон. Мортын дуугаа дуулаа явж байгаа ингээд саяны нөгөө халагмаар унсан нөхөр шүү байхгүй. Жага хагас халамцуу тий. Тэрийн шиг жаргалтай хүн алгоо тий. Энэ мөнгө юм уу, алдар нэр юм уу гэд ингээд гэж дүрсэлсэн байдаг л та. Тэгэхээр энэ нэг бидний тэртээ тэргүй амин чанар, амин сүнсийн нэг болсон зүйл байгаа. Бид нар ихтэй харамсалтай нөгөө дууны улгаанаас ч юм уу, урбан соёлоос болоод ингээд өдөр ирэх тусам болтож. Та хэлж жил ирэх тусам 30-аас 59 мянган гэж орж ирж байна. Тэгэхээр Монгол хүн гэдэг нэг талаараа бид нар ингээд 8 тэрбум Homo sapien-ийн нэг гэж хэлмээр байдаг. Гэхдээ адуу гэдэг зүйл чинь 3 саяын нэг ус өрмөц байлгаад байдаг. Тэгэхээр энэ яг амин чанар, амин сүнсээрээ холбогдож байгаа хямралаг байдал байгаа. Энэ ер нь та энэ юу гэж хартыг бидний яг identity дээр яг адуу яг яаж орж ирж бид нарыг бусдаас 8 тэрбумаас онцгой болгож яана гэж харж байна. Буцаад нөгөө алагчлахгүй үзэл. Алагчлахгүй хүмүүжил. Ерөөсөө одоо юу гэдэг ингээд нэг 10 жилийн хөвгтүүд ойлцорын нэг ингээд нөгөө таачаад нэг яриа өгдөг шиний ганц нөхдүүд дуудана. Монголд. Тэгтэн би тэгтийн замын дүнэрнүүдтэй анаарай. Хэдүүл мөрөөд. Тий яа тий мөрөөдтэй мөнгө нэх биш. За ингээд аль нэг улсын хамгийн очихыг хүсдэг улсынхаа хил дээр очиод алтан соёмтой баасалтай ингээд өгсөн чинь элийн шалганы ажилтнаа хөөх та Монгол хүн юм уу? Энэ дэлхийд амтэн хүн байгалыг алгчлахгүй харилдаг хамгийн өрөвчцөөлөн алгчлахгүй алтан Монгол цанс. Ийм сайхан түний ихтэй болж байгаа байлтай байна. Манай улс сайхан аялаарай. Ингээд оруулж явал ямар байна? Хоостой байна гэж. Энэ тийм боломжгүй зүйл биш юм даа. Өнөөдрийг болтол бид нар юу гэдэг манай нэг найз нь одоо баялагын нөхрөлтөө. Сая баялагыг хуваагдал байлээ. Боо юм шүү дээ. Гэтэл чинь тэр чинь үнэхээр сайхан Монгол сэтгэл байхгүй. Сэтгэл Монгол байхгүй. Өөрөө сайхан монголцол. Тэр яадаг хэр аав ээж нь буддист. Суусан найз охин нь сүмд явдаг христийн. Өөрөө моховд исламын нөхөр. Ийм үзэгдэл өөр хаана байгаа юм бэ? Энэ дэлхийн хааж байхгүй шүү. Гэтэл бидний хувьд одоо ингээд ялангуяа одоо ингээд янз бүрийн өмнөдийн царайтай тийм үү? Одоо нийгэлж халж байд юм уу? Эсвэл бүр ингээд янз бүрийн нөгөө гадных нь ингэж их ач холбогдол өгдөг тийм альстай хүн гараад. Одоо манай ажаа би бол сандаа нэх сүрхий хар нөхрөөж гисэн бохгүй нэг баг багт. Аяллаар. Тэс манай ажаа
Көм мернос шиг хаашаа зайлгвд. Ингээл бол хязгаар нь нөгөө гайхшиж байгаа. Мэдхгүй л тэр нэг арьс өнгөний үзэл гаргаад байгаа биш. Зүгээр гайхаад мэдхгүй юм. Тэгээд нөгөөгт ч аль энэ юм амтан даарах үедээ ч аавас. Ингээд инэрэнгүү болчих. Харин тий. Одоо жишээ нь юу гэдэг юм? Дахиад нэг жишээ. Дэлхийн 2 дугаар дайны түүхэнд дэлхий хуваагдаад чибиг алдчихж байгаа тэнд нэг өвгөнтэй. Манайх ч 1 сая ядуу өгсөн шүү дээ. Бэлгэнд зарим нуталтаад. Тэгэхэд нэг өвгөн бодит түүх. 14 агт үлдсэн. Тэгтээ Монгол адуучин хүн хамгийн сайн адуу өгч болж ирсэн. Яг л баатар юм болно гэж. Тэгсэн тэр өвгөн 4 морийг нь тусна үйц. Яаж ангасч энэ 10-ыг нь Сталин хүүд өгөөрэй сайн үгсэн. Тэгээ аавын хүүг алга үзээд яг энэ 4-ыг нь гитлэр өгчихлээ. Тэнд дэлхийн 2 багтад алдаж хахад нөгөө нөхөр айлын хүүг алга үзээд яах вэ өөр хийнээс сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бидний нэг өгөгдөл. Одоо дахиад нэг жишээ. Яагаад Монголд хотод хоёулаа гадууд маш их төрөл. Яагаад Монголд тэр шарын шашны, буддын шашны оройдон тулж байхад нөгөө нэтгэх төвдөөс Монгол дэрж цолоо хамгаалаад тэрвнийга хамгийн бахархалтай гэж байсан шалтгаан. Яагаад алаад Монголд би төрмөр байна. Энэ юусэн нөгөө гэгэрлийн хамгийн чухал өгөгдөл нөгөө бусдыг нөхцөл болзолгүйгээр хайрладаг энэ чадамж. Энэ үнийг одоо саяны илтгэл дээр ч юм байсан unconditional love. Тэ. Тэгэхээр энэ бол монголчуудын өгөгдөл мөн үгүй үнэхээр мөн. Бид нэр ингээл өнөөдөр ингээл ястаа нэг муу бүгдээр ингээл чичээл энэ мөн хүчээсэн гэж байдаг нэг нөхөр маргааш магадгүй ээжээгээл асгаал ойлгоход тэрийг хараад монголчууд бүгд маргааш яах вэ? Хөр хөдөөний майнтай алтаал биз. Тэр энэ бол монголчуудад л байдаг чадамж. Подкаст таамтайгод баярлалаа манайхаа. Манай подкастын мэдээж хамтран ажиллагчаар миний урд байнга байгаа. Экос цэвэр ус ажиллаж байгаа. За тэгээ та бүхэн анзаарч байгаа бол Экос цэвэр ус маань юм таг нь ерөөсө хаягдахгүй ингээд үлддэг болцсон. Нэгсэндээ бол Экосийнхан маань байгальтай хэлтэй хог хаягдлгүйгээр ийм гоё кампэйнийг эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол одоо усны таглаа болвол тийм ээ маш их хаягддаг. Тэгэд ийм гоё байгальтай нийгэмдээ хариуцлагатай байгальтай ээлтэй ийм гоё юм таглаатай байгаа мэлээ. Тэгээ манай Экос цэвэр усыг бас сонгодогт манай подкастыг үздэг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Экос эрүүл амьдралын ус. Хоёр тарин их эсэргээр юм шиг санагдаад байдаг болсон. Сошиал харахаар биенийгээ хэлэхгүйгээр хэлжээ. Их янз бүрээр гүтгэн утаан доромжилж чинь хүний дэгний тэрв орж чинь. Энэ зүгээр сошиалын маань нэр нүрээ нууцсан зайнаас учраас хүн төрлөختний онцлог юм болов эсвэл монгол хүн адуун соёлоосоо, хөдөөнийхөө соёлоосоо, өв уламжлалаасоо холдоод байгаа болохоор зэрлэгшээд байгаа юм болов. Та юу гэж харж байна? Яг наад хүлийн уншиж нь бодоод байгаа. Яг тэр ах хуйгаас олдох, байгалаас олдох. Оксфорд их сургууль дээр 25 онд очны илтгэл байсан. Яг адууны эмчилгээтэй холбоотой. Тэгсэн чинь тэнд нэг эмч гэж байгаа юм. Ковидын дараа 20 хүний тутмын нэг нь инсайтитэй болж байгаа. Түгшилтэй болж байгаа. Түгшил зовнилтэй. 2 цаг байгаль дээр ганцаар алах гэдэг зөвлөмж өгч байгаа. Им байхгүй. Энэ тэгэхээр тэнд нэг юм болоод байна да. Гэтэл бид нар чинь одоо хоёул ингээ хүний түүхийг ярьж байна. Монголын түүхэнд одоо юу гэдэг бид нар 12,000 жил энэ тал нутагт ингээд ямар нэгэн байдлаар ах хуйн соёл нь нүүдэлж. Тэгэнгүүт энэ одоо versus гэж мэд энэ талд 12,000 жил гэвэл энэ талд нь 35хан жил суурин амьдрал. Суурин амьдралд амьдарч үзэж байгаа байхгүй. Яг бидний одоо бидний багын насны үед бол ядаад нэг өвлийн зуны амралтаар хөдөө хийдэг гэсэн байна. Одоо тэнгүү тэр нь огтоосон байхгүй. Яг ингээ хацчихж байгаа. Харин тийм байна. Тэгэхээр уг нь бол бидний нөгөө хэрвээ ген гэж авч үзэх юм бол тэр нэг хөдөө хээр амьдрах тэр 12,000 жилийн өв соёл энд гүн суудсан байгаа да тийм ээ.
Тэгээ яг одоо нэрэл тийм болч бид нар өөрсөндөө ч гэсэн анзаардаг тэгээ сайхан бүх юмыг мартаад тэгээд хүүхдүүдэд тоглуулаад тэгээд нэх гоё ингээд зуны наалгар өдөр ч гэсэндээ тоглоомын талбай дээр ингээд суухад ч гэсэн ахаа л 9 болсон юм бодогдоод байгаа хөөхгүй. За маргааш явуулаа энэ байрны түрээс төлбөр тооцоо гэд ингээд тэгэхээр тэр нөгөө буддын шашинд бол байдаг in the present гэж. Тэгээ одоод бол тэрийг бид нийтээрээ сурах хэрэгтэй юм байна. Тэр нь одоо энэ адуу мал аж ахуйгаараа дамжих хэрэгтэй юм байна л та тийм ээ. Би нэг нийт тиймэрхүү. Яг энэ суурин иргэн хүн Монгол дээр хөдөө яаж одоо бүхнээ мартсан түүх байхгүй юу? За. Энэ нодны өвлөн одоо энэ өвлийн нодны өвл зам болохоос юм. Германы боловсролын яамнаас энэ нэг адуун талд залуучууд адуу аврагч нэг юм нэртэй баримт технологийн тухай гаргасан юм. Германд, Францад алт тэвэр. Тэгээ тэрийг үзчихээ нэг нөхөр нөгөө миний одоо тэр нэг бооны савсан гэж хэлээд байдаг одоо над дээр байж байгаа 5 адууны ганц нь миний найз. Би тэр одоо адуутай бүгдэндээ найзалдаг. Нэг нь миний найз. Бандала гэж. За энэ бандала өтер тэр кинонд алчихгүй юу? Тэгсэн тэрийг үзсэн нөгөө нөхөр Монголд ажиллаад ирэнгүүтээ бандалатай уулзах хийнэ. Тэгсэн нэг босрол яамны хөгөл болтой юм шиг ба. Надад залгаад сайн манай та бандалаа гоё юу гинэ. Биш энэ чи миний адуулаг гэлээ. Тэгсэн заавчлаараа энэ манайд нэг очил тийм байна. Бандалаа гэдэг юм хүнийг л асуугаад байх юм. Мөрөөмаа дагуулад ирэхэд. Тэгээ нөгөөдөл чи тийш очиод манай адуу чинь би 4 жил ажилласан, 5 жил ажилласан учраас нөгөө хүнтэй энэшлэн өндөр шууд гүгээд очдөг 5 газар гадаа эзэн дээр гүгээд очдөг юм үзэгдэл манайд л байгаа. Тэгээ нөгөөч нь ингээд сэтгэл нь үлдчихгүй юу. Тэгээ зун нь хүүхдээ автлаад би заавал ч ямдаар очив. Үгүй надад тийм аялал жуулчлалын бизнес байхгүй. Би ингэж ингэхгүй. Чи надад гэр байл өгч. Хамаагүй чи хэлэхгүйсэн ч болно. Тэгээ яг би нэг айлын хажуу бараадуулаад за наадуулдаа яаж ч хоолой зохицуулаарай. Би нэг 0 нэг айтайх болсон 0 тавиад өгчээ. Ингээ нөгөө хөвөлтэй ч би чинь нөгөө худлаа унаа нөгөө одоо гэжлийнхаа хөдөлтөж байсан юм чи. Тэгээ нөгөөх ч юм байж байгаа нэг 14 хоног 18 хоног юм байна. Баячад явсан. Дараад нь би Монголыг санаад байна л гэж. За юуг нь санаад байна гэсэн чинь би яг ингээ 0-д сууж агаад тамхи татчихсан тэр үеэ санаад байна гинэ. Тийм солиот тийм сант гэж тэгсэн чинь 0-ны яг ингээ майхан бариад өгчихгүй юу. Тэгээ 0-д ингээ суудсан нэг майхных нь үдэн онгорхоо тэгээ нөгөө боловсон 0-д ингээ суудсан. Тэгээ тамхи татчихсан гот нь урдуур нөгөө эхнэр нь хүүхдтэйгээ тоглолт угаал. Явж идэг энэ заримдаа. Айлын ахуй ажил болж байхгүй юу. Тэгээ тэр мөчнөөс ингээд би нэх гоё те хэн байснаа би мартсан гэж аахгүй. Зөв. Би ирээдүйд санаа зовх бүх юм мартсан. Би тэгвэл яг тэр мөчт ингээл байгаа л гэсэн. Тий. Одоо бид нэр ингэж юм л та. Одоо арчин үеийн залууч та бас өөрөө мэдчихэж байгаа. Их гутралд орж जैन янз бүрийн шилтгэн асуулж тийм ээ. Тэгээ би зүгээр асуух гээд. Сайн ингээ адуутайгаа ингээ сэтгэл санаа хэцүү болов сайхан ярьчих. Яг л хүн шиг, яг л харилцсан гэж шүү. Одоо бол миний нэг тийм сүртэй бодож байгаагүй. Нэг юм эрх мэдлийн динамик биш юм байна. Зүгээр яг л тэнцүү харилцаа юм байна. Тэр чинь нэг тогшин хатаг ингээ заавал ингээ яагаад бах биш тийм ээ. Тэгэхээр би одоо ингээ утралд орсон юм байлаа шүү, тийм үү? За ингээ зөндөө тийм ингээ сэтгэл санааны асуудалд сайхан ингээ адуун зэлэн дээр очиод ингээд адуутай за ах уу те эхлээд номхон адуу тийм ээ ингээд бас танил бос учраас ингээд танилцаад илээд хүрлцээд ингээд бол бүр одоо сэтгэл санаагаа уудлаад ингээд баг зөрүүлээд харилцах нь шүү дээ тийм ээ тэр тохиолдол бол ерөн сэтгэл зүйн асуудалд бол маш эргээр нөлөөлнө гэж харж байна. Яг үнэ. Энэ дээр нэг шифи өгч би ч одоо нэг хамаг ноу хавыг бол нэг үнэлээд өгдөг юм биш. Ашиглаж болоод монгол хүн хин нэгэн амьдралдаа орчлох гарч ирэл болоо. Яг л энэ явж аль нэгэн малчны амьдралд нэмэлттэй учраас. Морийг хазаарлаад тийм үү? Хазаарлаад ирвэл бүтдгүй юм билэ. Би өөртөө юу гэж ойлгосон гэвэл хазаарлцсан бол өөрийгөө ингээд нэг юмны контрол олцсон юм шиг. Тийм сэтгэвтэй болчихсон юм билээ. Зүгээр сайхан ногтлоод тэгээ сайхан хамт таалах. Сайхан алгаад яв. Яг бол морийг игээд энергийн хувьд чамтай авч үлдэх хэрэгтэй байхгүй. Эргээ чи мориноос мэдрэмж авах хэрэгтэй шүү дээ. Энэ надтай нэгдээд байна тийм үү? Яг бол хоёулаа түрүүн чигтаад хэлсэн шүү дээ.
энэ шоколадны мэдрэмжийг чи авахын тулд нөгөө молчин хэлгийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Ногтлол болгох гэж. Ихний ил чинь тэхэлж дээ. Ногтлоос авах хөтлөл. Одоо морины соёлын хамгийн одоо ихээр гэх юм буруу ойлголт магадгүй гадныханд эсвэл одоо морин соёлыг мэдгүй хүмүүст юу гэдэг гэж боддог ба та. Адуус гэж ярьдаг. Би ер нь хүмүүс ингэж яадаг шүү дээ. Адуус гэж надад адуустайгаа чи ингэж адуустай юугаа ярьдیں۔ Тийм хүмүүс нэлээд даалддаг шүү. Тийм байна тий. Миний одоо ойлголт бол хатуу бат одоо ингэж одоо өөрөө бол ингэж аавыгаа мэдэн тийм үү? Ээжигээ мэдэн. Миний аав энийгээд тогтцсон байгаа шүү дээ. Ойлголт. Яг энэ шиг яг энэ ойлголт шиг би адуу бол яг үнтэй адилхан. Урал татвартай гэж адуу байна. Үүлийн өргөө залхуу адуу гэж байна. Үнэхээр шүү. Тэр ингээд яг л залхуураа хөвчих жоох нэрэн жаргалтай байдаг байна. Яг л нөгөө уулын мод урттай богинтой. Адуу дотроо ч гэсэн яг тийм байдаг байна. Тэгэхээр хүн өөрөө адуус гэж харуул нөгөө адуу мэдээж хэлнэ. Чи ямтаад би дайсагчтай шүү гэж байгаа. Одоо нэр 10,000 адууны парад болох ч байл. Тийм шүү дээ. Тэр 10,000 надад тайлбарлал та. За энэ ингэж байгаа. Ер нь адууны бодлого гэх нэг юм хэлэгдэл шүү дээ. Тэгээд 10,000 түмэн агтны түмэн мөлтний их чигсаал гэдэг юм байна. Ер нь бол олон улсад ч байл ийм парадны асуудал бол явагддаг. Тэгээ энийг ер нь энэ дэлхийн адууны өдрийг хамтран зохион байгуулагч 55 улсаас өрий. Бүгдэнд нь мэдэгдээ. Дипломатны үдээс өрий. Ягаад гэвэл санаачлагч нь бидний магадад зарлж байгаа. Энэ жил яаран сандран хийлж байгаа нэг шалтгаан байна. Бидний өсөлтөгч гэж байна. За. Хятад байна. Өөр Монгол тийм үү? Бид нар бол одоо та анзаарж байгаа сошиалд адуутай хамгийн гой бичлэг хэнийх вэ? Тэднийх. Казахстан байна. Узбек байна, Киргиз байна. Адилхан хөтлж. Бид нар өнгөрсөн жил ингээд бүгдээр адилхан автор буюу хамтран зохион байгуулагч гэж зарлуулсан байхгүй. 55 улсыг. Тэгэхээр хинч хийж болно. Бид нар advantage гэдэг юм анжил ашиглахгүй бол босоо очиж байгаа. Тэгээд 10,000 мөлтний гэдэг нь одоо нэг юм 10,000-ыг бол одоо юм секси тоо гэж үздэг байгаа. Яг сонсцсон хүн ингээд нэг сонсчихоор нэг 10,000 байгаа л гэж бодоод байгаа. 10,000 байгаа л гэж боддог. Тэгээ ер нь бол энэ адууны бодлого гэдэг юм гацуур гэж жишээлбэл тэ одоо энэ адууны бодлогыг юм гацуур гэж хизээ гэдэг байгаа лээ. 7 сарын 13-нд. 13-нд одоо энэ бичлэг цэцгэтгэхэд бол одоо нөгөөдөр уяачтын баяраар юм шүү дээ. Тий уяачтын баяр. Уяачтын баярыг ч одоо ингэж нүсэр хийх гэдэг шүү дээ тийм ээ. Дэлхийн адууны баяр болгоод томлогчж байгаа. Гайхамшигтай. За тэгээд сайхан баяр наадмын өдрүүдээр ингээд энэ дугаар маань явж байгаа. Тэгэд бас Наранбаатарх тантай би бүрэг төсөөлөөгүй хэмжээний их гой зүйлсийг ингээд ярилцж байна л да. Одоо empathy education бол одоо Монгол ахуйгаар дамжуулаад ийм сайхан боловсролыг олгох. За тэр морин засал бол тийм ээ. Хүн төрөлхтний ангаах ухааны салбар хүртлийн саажилт, аутизм, за энэ addiction тэгээд дондолтын асуудлыг бол одоо энэгээр шийдэж болохоор энэ гоё Японы, гадны Швейцарын, Оросын программыг нэгтгээд шинжлэх ухаан болгож оруулж ирээ гэж байна. За тэгээд ногоо малчны бодлого ярьж байна тийм ээ. Энэ ч бол бэлчээрийг хамгаалах, бодвол усыг хамгаалах байгаа. Биологи олон янзын одоо тий янз байдлыг хамгаалах одоо biodiversity гэж ярьдаг да тийм ээ. Нүүрс төрөгч тэр CO2 тэр карбон дээр ярьсан органик үйлдвэр хөгжүүлэх мэдээж аялал жуулчлалгаа энэрэнгүү боловсрал саяны empathy education малчны орлогыг гээд ийм сайхан олон зүйлс байгаад байна. Тэгээд ер нь таны бодлоор энэ болгон хэрэгжсэний дараа 5 жилийн дараа 10 жилийн дараа ер нь одоо Монгол улсын ялангуяа малчтын манай өв соёлын нөхцөл байдлыг яаж төсөөлж харж байна? За тухайл төсөөлөх юм бол нэг Монголд нэг 4.5-аас 5 сая одоо хэлбэлж байна. За энэний нэг 2 саяас 2 сая 500-ыг эзэмжүүлэх гэдэг юм асуудал байгаа. Нөгөө терапитэй холбоотой юм уу? Одоо адаглаад нөгөө 10,000 мөртнийхөө параданд оролцох юм бол
өөрийнхөө мөрийг унжирна гэдэг асуудал. Тэгэхээр чи мэдээж түрээслэн эсвэл одоо юу гэдэг малчнаас худалдаад авчин тийм үү. Тэгээ нөгөөх чинь худалдаад авсан чинь сар болгон $10 заа явуулж эргэцэн би дахиж уннаа. Тэгээ өсөчнөө 1000 км-ээс дахиад илсэн нөхөл чинь мэдээж нэг наадмын 3 хоног байж явахгүй шүү дээ. Дахиад малчныхаа гадаа очиод нэг 21 хоног байчаад адуутайгаа нөгөө терапигаа хийчихэд явдагсан ч яатагсан ч. Ингээд нэг малчны орлогыг 200 саяд. Тийм байна те. Ер нь явж үж манай малчд маань бас орлоготой байх юм бол одоо манай мал аж ахуй одоо энэ манай өв соёл ер нь илүү дархлаатай л байна гэдэг утга шүү дээ тийм ээ. Хин ажанснаар нэг юм ярьсан юм а би тэр үгийг сонсоод ирнэ. Их чигийн одоо миний мөрөөдөлтэй чигийн гэж бодсон. Ингэсэн. Ямар өндөрлөө дээ. Монголчуудын ингээ хүн амын бүтцийг ингээ аваад үзвэл яг 60% дандаа ийм оюуны ундаг хүмүүс. Байлгая. Инженер, зохион бүтээгч одоо дуушилэг юу гэдэг юм уу? 40% нь яг малчин байя. Тэр 40% гэхдээ малчных нь орлого маш өндөр. Дандаа тийм эко. Тэгээд дэлхийн одоо тэр эко гэдэг амьдралын жишээ болцсон байя гэж. Ийм юм ярьсгийн засаад ер нь зүгийн байна гэж. Би танаас сони асуулт л та бол адууг бол нефт шуфт мэдж байгаа учраас тийм ээ. Одоо бүр ингээд том зурглалаар харъя. 55 улсын нэг автор болсон байгаа байхгүй тийм. Тэнгүүтлийн 230 гаруй сая хүн одоо энэ адуу малаж хуйтай ингээ холбоотой ингээ байж байгаа. Хэрвээ одоо ингээд адууны өдөр учраас адуу гэдэг зүйл хүн төрлөختөнд захаа бичвэл. Хүн төрлөختөнд юу гэж бичих байсан бол? Адуу ингэн. Би чамайг ямар ч тэнэг байсан. Байнга харилцал байх шүү. Байнга харилцал байх болно шүү. Адуу л гэж хэлнэ. Тийм л нөхцөлгүйгээр харилдаг. Адуу бол тийм амьд. Яг нүднээс нь тэгдэг. Тэгэд юу ямар сая бол ерөнхийд нь ингээд гоё базаад тийм ээ. Хэллээ л дээ би тэгээд ер нь төгсгөлийнхаа асуултыг бол танд ингэж тавьмаар байна л да. Өнөөдөр ингээд адууны өдөр тунгахгүй ингээд 100000 адууны парад болох гэж байна. Та бол empathy education малчны sustainable бодлого гэдэг ингээд ярьж байна. Тэгэхээр адуун таартай Монгол байх гэдэг бас энэ үндэсний хэмжээнд зорилго бас болох ёстой баг. Тэгээд энэ да сайхан адуугаа хайрлах, адууны өв соёлоо дээдлэх энэ тал дээр бол одоо маш олон ажил хийж яваа, олон улсад эх орноо таниулж яваа хүний хувьд Монголынхаа ард түмэнд энэ өв соёлынхоо ач холбогдол үндсийг мэдрэх тал дээр юу гэж хэлж захимаар байна. Яг хөө энэ нэг юм сүүлийн үед бол ингээ Монгол хүн байж чи Монгол соёлоо мэдэх ёстой гэдэг нэг үг хэллээ маш их явж байна. Яг хөө энэ бол одоо ингээд тэмчүүд үгүйч үү. Яагаад тэгэхээр хүн гэдэг амьтан чи өөрөө өгдөл нь өөртөө үнцэнтэй зүйлс санагдсан зүйл рүү гал явдаг. Тэрийг сурдаг. Тэ? Одоо таавар англи заадаг мэдж байгаа. Сүүлийн 35 жил англи хэлтэй хүн болвол чи хүн болно л гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол үнэхээр хүүхдэд яг хүн болгоё гэж бол. Одоо юу гэдэг ингээл янз янзын аимшигтай л гараад байна л гэж байна. Харийг солиод байна гэж байна. Биний тавьж байгаа юм эхлээд хүүхэд чинь сайн хүн тийм үү? Амьтан хүн байгалаалагчлахгүй хайрлцдаг. Сайн ихнэр, сайн эцэг, сайн аав хүн болох, сайн хүү байх. Дараад нь яг хөө тэр одоо хэл боловсрал гэдэг нь байх юм уу? Ингэх юм бол хамгийн одоо нөгөө генийн кодонд нь байж байгаа юм. Адуу малч ахгүй юм аа. Энүүнийг харин ойлгуулж чадвал хүссөөсөөгүй тийшээгээл явна. Ягаад гэвэл энэ намайг ийм болгож хүмүүжүүлдэг учраас гээд ойлгочихоор хүссөөсөөгүй малч аах хүн үзэвтэй санагдаж байна. Японд бол жишээ нь Япон хүн байхын чанарыг их л заадаг шүү дээ. Америкч гэсэндээ you're American тэгээд яг дараа нь ингээд нөгөө боловсроо тэр ямар ч хүн сураад тэр нарийн мэргэжлийн инженерийн явуулна юу оноо гэд. Тэгэхээр одоо энэ Монгол ах уй соёл гэдэг манд ийм чухал байх нэ гэж тийм ээ. За тэгээд маш их баярлалаа. Адууны олон улсын тийм ээ адууны өдөр World Horse Day ингэж
ийм сайхан хүндтэй зочин болон орж байна. За тэгээ бас хийснээс нөгөө би тоо хоёрт одоо манай энэ камера за би угаасаа танд одоо нөө сүүлийн мөчийг бас олгоё гэд бодож ил да. За тэгсэн мөгийн бит хоёрт нэрээ яана гэдсэн бэ. Тэгээ мөгийн тоо хоёрт ингэж байгаа. Бид ингээд эн чинь ингээд бас нэг юм монголчууд чинь хүнүүгийн төрөөс ихсүүлээд мортон гэдэг юм 10-100-тай байсан, 1000-тай байсан, төвдтэй байсан. 100-ийн одоо ахлагч гэдэг ийм позишнийг бидэд явуулж байгаа. Тэгээ тойрыг одоо 100-ыг ахалж яваач. Вау гэдэг ийм урилгыг одоо за ястай баярлаа. Тий машин дөрөгцөн байгаа гэсэн урилга. Тий урилга машин дөрөгчөөд за 100-ийн ахлагч болоод ямар ч байсан энэ сайхан түүхэн арга хэмжээнд зайлшгүй оролцсон. Тэгээ нэр хүндийн хэрэг байлаа. Нэр үсттэй тий. Тэгээд ингэхин шүү. 100-ууд маань ингэн 7 сарын 12-ныхоо орой бүхэн үзчихэд үстэй. Тийм 12-ныхоо орой одоо мартангууд маань отголж хонно. За. Мартагаа ирээд тэгээд өглөө 10 цаг 11 цагт татаад эхэлнэ. Монгол улсын ерөнхийлөгч бас эхлүүлээд торгон зэрэг цагаан дуг гэдэг ингээд хүндэтгэлтэй бүх зүйл оролцсон. Ингээд 100-ыг одоо та бүхнээр ахлуулъя гэд. Энд л ч одоо ч нөө физикал эйжигийн 8 гэгч бүгд 100-тайгаа. Иймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр та хоёроо ямар ч хэсэн 100-ыг ахлаач гэж уйлж байгаа. За маш их баярлалаа. Тэглүү авахд тэгээ сайхан морныхоо, дууныхаа Монгол өв соёлоо сайхан сурталчлангаа танд маш их баярлалаа. За гэлээ. За тэгээд сайхан надаараа. Тий, Дэнж хотод дэлхийг овоотл та бүхэн маань ч гэсэндээ сайхан надаараа сайхан морин уралдаанаа, сур харваагаа хүчит бөхөө одоо маргааш сайхан үзээрэй гэж бодож байна. Тэгээд Монголын маань ард түмэн Монголын заяа их гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ сайхан дэлхийд байхгүй наад маань ч гэсэн бүгдээрээ сайхан Дэнж хотод сайхан надаараа танд бас Монгол улсын энэ сайхан өв соёлыг сурталчилж агаад бие махбодны хувьд, оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За гэлээ энэ ил бол бат сайхан орж шугалтгай. За баярлалаа. За тэгээ та бүхэн ингээд ийм сайхан Монгол өв соёлоо сурталчилсан, Монгол өв соёлтойгоо байсан Баяр наадмын дугаар та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тултлан цаашаа түгээгээд өгөөрэй. Until next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.